Hey, what's up guys? За NBA Lover Boys podcast-ийн 5 дахь season-ы 14 дахь дугаар бичигдэхэд бэлэн болоод байна. За мэдээж студ маань бол Retro Station-аас явж байгаа. Өнөөдрийн co-host-ор Hot Tea Basketball-ын хүлгэн. За зочноор NBA шуурхай мэдээ болон New York Knicks багийн Монгол дахь фэн клубын одоо адми манай бод хоёр маань дахин 3 дахь season-д ингээд дараалаад оролцож байна. Мөн дээрс нь сумын начин гэдгээ хэлхээ марчлаа манай. Тийм. Начин ах маань. Тэгээ өнөөдрийн дугаар маань бол бетагүй дугаар явж байгаагаар онцлогтой. Гэхдээ яг бета энэ студ дотор бол байгаа. Тэгээд бид чинь нэг ретро стейшн биш ретро стейшн гэж чинь Hubfluencer гэх лиг дээрээ ер нь бол энэ хоёр маань бол барьсан. Сан Антонио New York Knicks хоёрын дэ хоцсон нь подкастээс ой гэсэн. Амлсаасаар орж ийнаа гэдэг. Амлж аваад нэрээ ордлоо доо. 52 жилийн дараа анх удаа New York Knicks ямар нэгэн цомны бараа харлаа. New York-ийн сагсан бөмбөг тэр тусмаа. Тэгэхээр бас яг энэ дугаар дээр одоо бодыгаа оруулахгүй бол өөр хэнийг оруулах вэ гэдэг. Тэгэд сэтгэгдэл ямар байна? Шууд тэрнээсээ эхлэе гэж бодож байна. Сэтгэгдэл тэгээд гоё байна шүү дээ. Би одоо энэ хоёр багийг 12 3 дахь. За 13 дахь жилдээ дэмжиж байна. Тэгээд Пич удсаа нэгэд бас 10 жил мэл болцсон байна. Тэгээд амар олон удаа хожигдсан, хожигдолтой хамт байж ирсэн. Тэгээд ус хожигдол нь хожлоос маш их байсан шүү дээ. Тэр бүгд мэдж байгаа. Тэгээд хамгийн сайхан амжилт болж шүү дээ. Яг дэмжигснээс хойш. Эцэст нь тэгээ Jalen Brunson гэдэг хүн бас нэг юмны эзэн боллоо тий. Харин тий бас нэг юмны эзэн боллоо. Jalen Brunson бас нэг үзэгчдэд өөрийгөө нэг баг зэрэгч болсон, баталсан болов уу гэж бодож шүү дээ. Шууд энэ дээр яриагаа эхлэхэд өнөө шөнө нэг мэдээ гарсан байсан. Тэр нь болохоор New York Knicks Капи аваргын байнераа үлдэхгүй гэсэн байлээ те. Одоо Madison Square Garden-да. За тэр талаар юу гэж бодож байна? Харин тийм мэдээ гарсан. Тэгээд уул нь үлдэх байх л гэж би өвдөд гэж бодож ирсэн. Тэгээд Lakers болон одоо Bucks хувьд үлгсэн шүү дээ. Тий. Тэгэхээр тэр надад бол зөвхөн юм сонирхолтой шийдвэр байсан. Яагаад үлдэхгүй? Ийм удаан хугацааны дараа тий. Ийм амжилт үзүүлчихэд тэгээд өөртөө гоё тэмдэглэсэн шүү дээ. Тэгээд илүү том юм зорж гин үү те эсвэл яг том юм зорж байгаа зорж л байгаа. Гэхдээ бас том амжилт гэж үзсэн бол үлдэх хэрэгтэй байсан л та. Харин тий. Тэгээ Пенотийн хувьд бол маш том амжилт хийжээ саяг тий. Одоо Нью-Йорк хотын чи галзуурж байгаа байлгүй тий. Галзуурсан. Нью-Йорк ч одоо хамгийн галзуу Пеноттэйгээр алдартай. Сая плей-оффт ад үзэгдлээ шүү дээ. Бүсийн финалд орсон дараа хүн амтан зодож байгаад гадуур зөв зөксгөө баярлаад тий. Бас нилээн вайрал болоод байсан. Том амжилт гэснээс бид эднэрээ ирэх оноос спонсортой болчихвол айгу том амжилт болох готой. Тэгээд спонсоршип байвал холбогдоор тэрийг хийлгээ мартсан байх шүү. Тий. За шууд тэгээд за тэгвэл юу яа гэж бодож байна. Капын тоглолтуудтайгаа нэг жоохон ревю маягаар ярих гэж бодож байна. Бид хэд чинь нэг пост хийсэн болохоор ясны яг нэг юм гой моментуудын талаар бас ярил гоё явах гэж бодож тэ. Орландог бол Magic-ийг ер нь хожиход бол ихтгэлтэйсэн үү? Бага. Орландо Magic гэхдээ сайн баг л да. Бас амар ихтгэлтэй байх нь ч бас ер нь бол чанга багтай уучраа таашлаа нэлээд хамгаалт зохилсон чанга тоглолт болох болов гэж бодож ирсэн. Яг өмнөх тоглолтууд дээр одоо манай Landry Shamet бэртсэн, McBride бэртсэн Орландогоос хин одоо Вагнерийн гимтэлч хүртэл манай уг эсрэг байсан байхгүй. Энэ бол тийм биеийн хүчний маш контакттай амар хүнд тоглолт болт юм манай хоёрын тоглолт. Тэгээ дээрэс нь гүйч Desmond Bane бөмбөг шидээд. Тийм. Аннабгийн дээрээс бөмбөг шидэж мэддэг те. Тэр бас тэр тоглолт ер нь өмнөх тоглолт нь бүр гоё болсон л та. Тэгээ энэ үлрэл болохоор 2-1 Орландо 2 очсон байсан. Тэгээ сая очоод 2-2 болгож байгаа. Гэтэ Вагнергүй Орландо жоохон хэцүү байлээ л те. Яг тоглолт үзэх. Жоохон амтгүй байв. Ер нь бол гэхдээ ойрхон тоглолт болсон шүү дээ. Гоё тоглолт болсон. Тэгээд яг эцсийн мөчт хамгаалтаа сайн хийсэн л гэж боддог шүү. 4-р үед би яг 3-р үеийн төгсгөл 4-р үед багийн хамгаалт айгүй гоё болсон. Эхний 3 үе айгүй хамгаалт муутай байсан. Тэгээд Брансон айгүй хоолцсон. Тиймэрхүү тоглолт болсон да. Тэгэл 4-р үед хамгаалтаа сайн хийсэн. Юу яасан шүү дээ. Эхний 2 үе чинь нөө Jalen Sachs ч галзуурсан шүү дээ. 20 он аваад. Тэгсэн. Sachs нэг 25 он аваад, Bronson 25 он аваад эхний хас тэ. Bronson-ыг оноо авалт тал дээрээс хамгаалт тал дээр нэг жоохон тиймэрхүү байсан шүү. Тэр тоглолт. Тэгээд Cat нөгөө хоёр давтлага алддаг шүү дээ тэ. Cat аюу гоё тоглолт байсан. Тэгээд нөгөө тоглолтын араас манайх чинь энэ бол нөгөө тоглолт болгоны араас хамгийн шилдэг хамгаалсан тоглогчтой шагнал өгөөд
урамшуулаад гэх юм уу. За Тэн дээр кат төгсөн билүү тийм те. каск хантаас мантаа зөгөөд байгаа шүү дээ. Timberland 3. Тэн дээр бол кат өгсөн. Энэ бас улирлын анх удаагийнх нь гэж магадгүй лээ те. Кат төгж ийн гэдэг чинь өвжи хий дээр тоглож байгаа. Харин тийм кат бол анх удаага авсан. Гэхдээ одоо баг авахгүй байгаа гэдэг шиг. Хэцүү шүү дээ тий. За тэгвэл нөгөө талд болсон тоглолтын дээр үнэхээр саксон бүүмийн классик тоглолтуудын нэг болж өнгөрсний хүн болох мэдж байгаа. Тэнд манай найз одоо хүртэл баяраад байна гэсэн юм яриа. Сантони Спurs Уксигийн тоглолтын дээр ямар сэтгэлдэлтэй байсан бэ? Тэр тоглолт бол амар гоё тоглолт болсон шүү дээ. Хамгаалцсан болсон. Яг л саксон бүс үзэх хамгийн гоё тоглолт болсон гэж бодсон да. Хоёр залууг яг галзуу нэг ганц тоглолтод Спurs аягүй гоё орж ирлээ те. Тэгээд Дэвн бас л их гоё тоглосон. Тэр тоглолтын дээр. Вимбенема ч яг бэртлээс ирээд минутын хязгаарлалтай. Гэхдээ талбай дээр бол үр дүнтэй нэмэх 21 гэж дууслаа да. Бодын тэгвэл дотор юу байсан бах те. Битүүхэндээ ер нь Спurs-ийг гараад ирчихсэн гэсэн хүсэл бол байсан бах те. Капын эсрэг. Байсан ер нь тэгээд. Спurs нэрэ дээр баг та. Тэгээд очсон. Яаж ч чадсан. Тэр тоглолт бол үнэхээр гоё тоглолт болсон. Ер нь энэ үлрэлийн магадгүй хамгийн шилдэг тоглолтуудын нэг болчихудаа л гэж бодсон. Тэгээд зөв яг тэр тоглолтыг үзэж байхад за Spurs хоцсныг яг стооцох юм бол зүгээр дараагийн одоо юу гэдэг 5 6 жил энэ хоёр багийг бид нэр одоо яг гол одоо rival те өрсөлдөгчөөр ингээд гоё удаан харах юм байна даа л гэж ер нь бол бодсон. Тэгээд үнэхээр одоо Стефан Касл бол одоо сүүлийн 3 тоглолтоор да Лука Дончич, Шей, Брансон гэдэг яг одоо зүгээр NBA-гийн хамгийн одоо шилдэг урж өмнө 3 тоглохгүй. Тэгэхээр энэ 3-ыг бол үнэхээр сайн болсон. Үнэхээр Стефан Касл бол үнэхээр одоо нөгөө том тоглогч гэдгийг бол одоо жинхэнэ том тайзан дээр бол харуулж байгаа байхгүй тий. Тэгээд Вемби ямар гайхалтайгаа харуулсан тий. Вемби гарч ирэл тоглолт бүр ингээд оронгоор гэж байгаа байхгүй. Бүр ингээд тоглолт бүх юм эргэж байгаа. Тэгээд Уксигийн 2 дахь хожигдлыг нь бол өгсөн тийм ээ. Тэгээд энэ залуучууд бол үнэхээр гоё залуучууд. Тэгээд хоёр талд дандаа юм ялагч тоглогч нар байсан. Тэгээд дандаа юм ялагч тоглолтуудыг бол хийжсэн. Энэ тоглолт бол үнэхээр саксон бөмбөгийн фэний хувьд бол үнэхээр жаргаж үзэхээр л юм тоглолт бол байсан. Тэр одоо Уксигээс жишээлбэл Алекс Каросо финалийн формоо олоо гараад ирсэн шүү дээ тэр тоглолт нь. Тэр шиг Каросо бүр нэмэх 22-тай байл шүү дээ. Багасаа хамгийн өндөр нэсэн. Дээрэс нь яг үлрэлийн хамгийн өндөр оноогоо авсан гэсэн шүү дээ. Яг тийм том тоглолтод хүргэлцээд байгаа байхгүй. Вемби дээр тэр хийсэн хамгаалтууд ямар амар гэсэн тий. Тэр Каросогийн яг очиод бөмбөгийн цохиод идэг тий. Тэгсэн дээрээ дээгүүрийн шидчихдэг ч шиг. Тий. Тэгсэн араас нь доорт тосл Вемби блоклаад. Доорт яг нэг бөмбөгүүд талаас гарч ирээд блок тэр ёо. Угаасаа тэр Уксигийн одоо тэр хамгаалт рейтингээр эхний 5 тавуулаа явж ийн нөө Уксигийн 5 тий. Тэрэн дотор нь гэсэн чинь Шей, Джейлен Вильямс хоёр байхгүй ч тэр хамгийн амар баг 6 талаа тэр нэг байгаа юм байна шүү. Тэгээ Алекс Каросо юм нөгөө за бие нөгөөнх нь ч одоо хайшаа зүгээр юм том тоглолтод зүгээр ингээд бүр ингээд өөрийгөө 120 хурцлж гарч ирдэг. Тэрийг бол харуулсан тий. Тэгээд яг сүүлийн мөчөд бас алдаа байсан гэж магадгүй өснө тийм бол яриа байсан тий. Гэхдээ үнэхээр бас гоё тоглолт болсон. Гэхдээ Спurs бол үнэхээр хожих хэрэгтэй байсан. Спурсийн хувьд бол зөвхөн одоо Стефан Касл, Вемби биш. Хайл алдахгүй шийдсэн. Харрисон Барнс, Васел, Шампени, Дилен Харпер бүгд үнэхээр одоо сэрчтэй гарч ирсэн. Барнс гэхдээ шидэлтнээс ороогүй шүү. Барнс бол цагаан часаа ирлээ тий. Алдаа л байсан тий. Тэг Васел Келлен Джонс хоёр ч гарч ирээ. Лук Корнетик сайн байсан. Иргүүлсэн шүү. Васел ер нь гоё байсан да. Васел гоёсэн. Аач нэг Остривсээс. Остривсээс тэр тоглолтод илүү юм шиг тоглосон байна. Тэгээ шейдэр гэдэг блок гэдэг бол тий. Манайс тийм Васел ихтэй гоё тоглож байгаа бас та. Гоё. Васел ер нь жоохон гимтчээд идэг болохоос за яг Остн Ривсээс илүү бол биш л тий. Гэхдээ үнэхээр одоо зүгээр Вемби энэ Стефан Касл одоо Дилен Харпер хажууд одоо төгс цогцоор одоо ийм шидэлтэй кэч шут айгуу сайтай. Элит хэмжээний шидэгч байгаа байхгүй. Тэгэхээр Васел бол урт хугацаанд бол бас үнэхээр хэрэгтэй л ийм тоглогч бол байгаад байгаа. Гэхдээ яг Васелийн хувьд нэг жоохон гимтчээд идэг нь л жоохон сул тал болохоос шилэн л дээ. Тэгээ жоохон шилэн харин. За тэгвэл Капын төлөв тоглолтын дээр тэгвэл юу ажиглагдав те. Энэ үлрэлт ер нь харагдаагүй байсан X байв уу? Финал юу? Тийм. Капын финал дээр эсвэл угаасаа ингэж тоглоно гэдгийг гадралж ийсэн үү? Будын тоглолтын яг дүр зургийн хувьд бол нэг жоохон өөр тоглолт болцсон л доо. Тэр нь болохоор энэ үйлдвэрлэлд сэлгэнээс бас тийм амар
хүчтэй тоглолт бол энэ үйлрэлд өөр байгаагүй л дээ. Яг 4 тоглогчоос сэлгэнээс амар за 3 тоглогчоос амар их тусалцаа ирж байгаа шүү дээ. Одоо сэлгэнд McBride, Shamet 2 байхгүй байгаа шүү дээ. Тэн дээр яг сэлгэнээс Collier, Clarkson, Mitch Robinson 3-аас тийм гурвангаас нь тийм нэг тоглолтод зэрэг тус ирнэ гэдэг чинь бас ховор зүйл л дээ. Тийм зүйл бол болсон. Тэгээд Mitch Robinson-гийн тоглолт гайхалтайсан те. Тэглүү хоо. Mitch Robinson 10 давталгын самбар авсан байна. Тэр нэг скриншот яваад те ингээд 5 давталгын самбар авсан. Зүгээр ингээд нэг хэдэн 2 минутын тийм скриншот тоглолтын плейс те. Тийм байсан нэр. Тэгээ яхахгүй одоо энэ ер нь эхний 3 үе бол ойрхон үзэн штэ. Спurs ер нь давмгаа яваад байсан шүү дээ. 7-8 оноо. Тэгээд яг тэр юун дээр нөгөө Mitchell Robinson тэр offensive rebound бол яг тоглолтыг эргүүлсэн байхгүй. Тэгэл эхний товтлогоо гадаал Mitchell Robinson аваад задлахад одоо Clarkson Anunoby тэр сул хийгээдсэн байхгүй тий. Тэгээ яг тэр мөч бодол яг тоглолтыг бүр эргүүлээ хийцэн. Тэгэхээр Mitchell Robinson бол яхахгүй энэ тоглолтын бол X factor бол байсан тий. Дээрээс нь McBride-ийн орон зайг бол Clarkson айгуу сайн нөхцсөн. McBride ч юм бол сэлгэнээс гарч ирэл нэг 14-5 он авчдээ шүү дээ их үед. Clarkson өмнөх тоглолтод маш сайн нөхцсөн. Тэр нэг хүнээ засч бишээ нөө дөхөж хуураад урагшаага уншидээд 2 дараалчудаа 3-аас идэвчүүлээ те. Clarkson бол яг энэ үйлрэлд яг ер нь бол айгүй тогтвортой. Угаасаа Clarkson нэг тийм тоглогч те. Сэлгэнээс гарч ирэл ерөөсөө баг нүдэн айл дайрдаг тоглогч те. Ер нь тэгээд онны машин шүү дээ. Тэгээд би энэ жилдээ яг манай багт ирснээр нь Clarkson яг хамгаалтан дээр бас үнэлсэн. Хамгаалт айгүй идэвхтэй, гар идэвхтэй энэ гоё хамгаалдаг тоглогч байлээ. Байсан байлээ гэж. Тэгээд сайн тоглолт дээр 4-р үеийн эхлэлд Clarkson яг эргүүлж байгаа шүү дээ. Тэгээд Collier гарч ирээд нэг одоо бараасан дээр давхар хамгаалт ирж байгаа үед Collier-тэй өгөөд Collier-ийн зөв шийдвэр гаргаад божигнуулсан тийм 4-р үед бол нэг тиймэрхүү байдлаас тэгээд одоо Michael Bridges-ийг бол шууд авцсан шүү дээ тэр тоглолтод. Тэгээд хоёр дахь одоо secondary playmaker-т нь Collier бол гараад ирэхээр яаж байгаа. Тэгэд Collier-ийг нэг сайхан марктаач. Өнгөрсөн үйлрэл бол нөхрийг тоглоулаагүй шүү дээ. Тийм Collier-ийг хүлгэн л мэдээдсэн тий. Гур уршин ороход л баг драфтаар орж ирэхэд нь яг. Тийм драфтаар орж ирэхэд нь Collier залуу байгаа шүү гэл. Би ч гэсэн яг үндээс нэг тоглолтын сайн харахгүй. Тэгэл тоглолт тодорхой болсон үед л гарч ирсэн. Жүжигчин залуу байна. Энэ үйлрэлт бол яг нэг балансингийн суус үед бол дандаа талбайтар байгаа. Яг бөмбөгийг гол байрдаг тоглолтыг найруулж байгаа. Тийм. Tyler Collier-ийн хувьд нөгөө юу яасан? Коллеж 4 жил сурсан. Ер нь бол хөгшөөр үг байхгүй. Хөгшөөр үг орж ирсэн. Тэгээд хамгийн гол нь Collier бол угаасаа коллеж дээр алдартай. Ер нь сайн тоглож байсан. Тэгээд манай хүн чинь яг орж ирэхээ өмнөх үлэл нь коллежийн NC-гийн ассистент хэрэгүүлдэг. Тэгээд бас Player of the Month нөгөө конференцийнхаа шилдэг тоглогч болоод ер нь бол коллежд бол маш тийм танигдсан тоглож байгаа байхгүй. Тэгээд тийм учраас ер нь би энэ залууг ер нь бол ашиглах байх. Ер нь юмтай залуу гэж ер нь мэдчихсэн л да. Айгу өндөр юм билээ шүү дээ холбогч ихэд. Тэгээд маш тийм тоглолтыг гоё найруулдаг юм холбогч бол байгаа. Гэхдээ мэдээж tips явснаар одоо жишээлбэл одоо энэ дээр жинхэнэ нөгөө нэг хиний tips яваад Mike Brown юусны том давуу тал болж байгаа. Хэрвээ энэ тоглолтын зүгээр tips байсан бол Clarkson хэнийг коллективыг ашиглахгүй байхгүй. Бараг 6 тоглогчоор л үзсэн. Тэгэхээр энэ нөгөө нэг өөр дасгалжуулагчийн Mike Brown-ы бас нэг сайн тал нь бол яг энэ тоглолтын дээр бол гарч тийм. Mike Brown-ыг бас нэлээд магтмаар зүйлс их байгаа л да. Бага. Тийм. Би яг хөө tips бол дургүй байгаагүй. Дуртай байсан. Гэтэ яг нөгөө tips хаалгадаад Mike Brown-ыг эрэхт нь бол би нэг дургүй бол байгаагүй. Ер нь бол бас дажгүй сайн дасгалжуулагч гэдгийг бүгд л мэднэ шүү дээ. Гэтэ яг хүмүүс нэг тослох дасгалжуулагчийн дүрээр сайн ахлахаар бол явахгүй гэж тэгээд байдаг. Би бол дасгалжуулагчийн хувьд бол дажгүй дасгалжуулагч гэж боддог. Тэгээд яг энэ жил яг давталгын хамгаалтан дээр бас хийсэн өөрчлөлтүүд нь харагдаад байгаа байхгүй. Яг ингээд багийн ротейшнийг айгүй олон болгож байгаа юм. Тэгээд нөгөө Брансны одоо бөмбөгтөө хугацааг арай багасгаж өгч байгаа. Тэгээд сэлгэнээс айгүй олон тоглогч ашиглаад ирэхээр айгүй тоглолтууд гоё л байна л да. Бэртэл гэмтэлж байхтай. Тэгээд гоё л явчих. Дээрээс нь пейс их өндөртэй болоод байгаа. Тэгэхээр ер нь бол Mike Brown-ы бол ер нь одоо их тийм дотлооны тал дээр бол их дутуу хүнлэгдэг дасгалжуулагч байхгүй. Тэгээд би зөв Mike Brown-ыг ирж яхад бол дуртай л байсан. Ер нь бол яг хоо
типсээс мэдээж яг типс бол давуу тал байгаа. Сул тал мэдээж байгаа тийм. Тэгэхээр тэр сул талыг бол Майк Браун сайн өгч хаал гэж бодож байсан. Тэгээд тоглооны тал дээр бол илүү одоо олон ургалч болсон, илүү одоо динамик болсон. Тэгээд илүү хурдан товтлоод байгаа байхгүй. Ерөөсө өмнө чинь бол одоо Францны гар дээр бол за бөмбөг бол нэг 10 хэдэн секунд уддаг байсан бол эхний товтлогоо бол илүү хурдан игээд тэрнээсээ хоёр дахь товтлогоо нь үргэлжлэдэг ч юм уу те. Ийм маягаар одоо илүү нөгөө товтлооны пейс их өндөртэй болоод байгаа. Их том давуу тал болоод байгаа те. Одоо хамгаалтаараа 10-т орж ирсэн байлаа. Тий, хамгаалтаараа 10-т. Тоглооны рейтингээр бол 2 дугаартай байж байгаа. Тэгэхээр тэгэл яг амжилт үзүүлэх багийн үзүүлэлт гол үзүүлэлт тэнд явж байгаа. Ер нь бол одоо нөгөө амжилт үзүүлэх финалд гарах тий. Дээшээ одоо олон шат явах багууд чинь бол эхний offensive rating тий, defensive rating-ээр эхний 10 дотор байсан багууд бол ер нь бол авраг авдаг гэдэг нэг тийм яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо яг тэр нэг тооны хувьд бол яг тэр нэг гарч ирж шүү дээ. Тэгээ сүүлийн 5 тоглолтод дараалаад бас Knicks хожигдсон байгаа. KP-гаа оруулал 6 олж байгаа тий. За тэгвэл New York Knicks дээр ер нь сүүлийн үед ямар шуумууд гарч ийн те Дивичензогоо буцаагаад авъя гэдэг шууд гарсан. Тэрнээс өмнө би нэр юугаа өвжин анноб энэ тоглолт хамгийн шилд болж байсан те. Тэгэхээр бас өвжин аннобыг бас магтах хэрэгтэй. Эхний ахс дуугаас нөө Spurs оноо тасарч гадаад өвжин бол оноо явуулж байсан. Оноо залгуулж байсан те. Тэгэхээр өвжин ирснээр энэ багийн хамгаалтыг бол бүр ингээд шууд ингээд илээд хэмжээд болгож байгаа байхгүй. Өвжин байхгүй нэг хитэн өглөт хэцүүдлээ шүү дээ. Инgram жааллаа шүү дээ. Тийм анноби байхгүй болохоор угаасаа нэг яг эсэпүүдийг хамгаалах өрсөлдөгч байгаа шилдэгч эсэпүүд их хвчлээ байна шүү дээ. Эсэпүүд хамгаалах тоглогч болчиход идэм л да. Анопи бол яг өмнөх тоглолтын дээрээс айгүй гоё байсан тий. Шилдэлүүд нуунаал хамгаалтан дээр гоё. Тэгээд тоглолтын хамгийн шилдэг хамгаалагч болчихж байгаа юм. Тэгээд Анопигийн би ихтэй Анопи амар гомдолтой байсан юм аа. Нэг Индиана Пейсерсийн эсрэг суурлын эхний тоглолтын дээр Анопи сүлд амар их бараг гаргасан. Сувсуул тоглолтаа тийм торгуулаад тийм тэр тоглолт ерөөсөө миний санаас ерөөсөө гарахгүй яваад гэсэн. Тэгээд обвиасly постер гэсэн бас бичсэн л та Анобиг өршөөж байгаа шүү гэж. Тэмэт. За. Тэгээд тэр тоглолтоос цаашлаад явхад 2-3 шуум гарцсан байгаа. Хосе Альварадогийн нэр холбогдоод эхэлсэн тий. Донте Дивиченцог буцаагаад авъя гэдэг мэдээлэл гарсан. Ер нь одоо New York Knicks энэ багаа илүү сайжруулж одоо за жишээлбэл одоо довтлохоо бол окей эхний хоёрт явж байна. Хамгаалтаа илүү нөгөө нэг ихний баг 10 дотор руу тий илүү энээсээ илүү сайжруулах гэвэл яаж сэлгээгээ сайжруулах вэ? Ябусулыг авчирсан бол жоохон фейлтчих шиг боллоо. Тэгэд өөрөө ч жоохон форум утаах шиг үлээ тий. Тий ябусул жоохон удаан байлээ. Ер нь бол энэ жил жин нэмсэн удаан хөдөлгөөнтэй байдаг. Яг тоглолтууд дээр аягүй их хоцорж байгаа ялхмаар. Яг өөр спортод хүч үзэх гэдэг шүү дээ. Барилдах гэдэг шиг үлээ шүү дээ. Ябусул нэг жоохон тэгсэн. Гэтэ яг сонирхож байгаа тоглогчид нуур чугамд л байгаад ах юм. Альварадоога, Дивичензоога, Шрёдерога тэр гурыг аягүй сонирхож гэсэн. Альварадо ихтэй бүр бараг л нилээ өөрхөн юм шиг байлаа шүү. Тийм хос Альварадо ер нь олон мөгөө сонирхож байгаа юм байна. Тийм нөгөө харт аягүй дотны найз юм байна. Тийм Альварадо ч тийм. Уусаа Пеликанс нэг жил хамт тоглосон юм бэл. Тийм шүү. Тэгээд дээрээсээ хамт видео кал хийдэг. Тэгээд нэг тоглолтын дараамаараа тэгээд Альварадо ирэхэд нэлээд ойрхон байгаа гэсэн шуумууд аягүй сүүлийн үед. Одоо би яг нөгөө Никсийнхаа дагнан бичдэг сэтгүүлчдэг аягүй тааж байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ Нью-Йоркод яг урт шугамын одоо холбогч хэрэгтэй юу одоо дахиад Брансон байна. Хин байна. Кларксон, Макбрайд хоёр ч сэлгэнээс бөмбөг өрнө шүү дээ. Тэгээ Колек байна. Гэхдээ баг 4-5 хүн болчоор ер нь бол тэднэрт итгэхгүй байгаа л гэсэн үг. Тийм. Ер нь бол нөгөө амжилт харж байгаа үед одоо сэлгэнээс одоо би түрүүн гэсэн Брансныг сууж байгаа үед Колек бөмбөг өрж байгаа шүү дээ. Колек бас нуруу намхан байхгүй. Хамгаалт нар яалч нэг хичээл зүтгэл байгаавч нуруу намыг бол хамгаалт дээр ерөөсөө нөх боломж байхгүй. Тэгэхээр Альварадог авчрахын тулд Колекийг өгч магадгүй л дээ ер нь бол. Тэгээд Макбрайд, Кларкс хоёр чи ерөнхийдөө бол одоо эсчинүүд л байгаа юм л та. Яг тоглолтын аргаар л одоо бөмбөг өрж найруулга хийхгүй. Тэгэхээр Альварадо бол дажгүй санагдаж байна надад. Яг нэг Колекер сольж авчруул ирээдүйдээ Колек нь байх нь зүгээр ч юм уу гэсэн бодол бол байгаа. Гэхдээ өөрөөр Колекийг оролцох суулгахгүйгээр солилцоос хийж болох л ахalta. Нэг амар өндөр үнэтэй биш үү те. Драфт ирэхэд бол манай хангалттай байгаа л та. Сэлгэнээс SF юм уу PF хэрэгтэй биш үү? Надад бол тийг санагдаад байна. Надад бас яг тийг санагдаад л байгаа юм л да. Одоо өвч чинь бас айгүй их гимтдэг тоглогчтой тий. Тэгэхээр үүд одоо хүчээр нөгөө харт чин PF руу ороод
Микал SF руу орчоор бүр нуруу авах баг. Тэгэл нөгөө нэг намдаал хамгаалтан дээр намдаад байдаг л та. Тэг яг энэ багт зүгээр одоо яг эхний 6. За гарын 5 Mitchell Robinson. Энэ 6 бол одоо ингээд энэ багийн гол амин сүнс нөхгүй. Тэгэхээр яг 7 8 9 яг энэ 3 тоглогчд нь яг тийм битгэл хүлээхээр тоглож биш байгаа даа. Одоо юу гэдэг Colec, Clarkson, McBride, Uriel, Yabusel, Hogporty, Shamet яг одоо юу зүгээр плей-оффын одоо цувралд шүү дээ. За яг юуг бол өлөвлөг бол оролцуулахгүй те. Плей-оффын цувралд яг энэ тоглогчид сайн тоглож чадах юм уу гэдэг эргэлзээ бол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хүч нэмэх гээд байгаа нь бол би бол зөв л гэж бодож байна. Харин тэр нь бол одоо юу гэдэг урд чугамд байх уу эсвэл одоо SF юм уу PF байх уу гэдгийг бол өөртөө сонгохгүй л байх шиг байна те. Харин Донта тимчээ зүгийн шоу бас сүүлийн аяг их гараад байна те. Донтыг одоо тэг боцоо нөгөө Nova Nex л болно буцаал дөрүүлээ нэгдэн. Гэтэ Чинзог авчрыг ихээр бас нэг юу байх те. Нилийн үн төлөх бах те. Тэгэлгүй бах уу. Донта ч гоё тоглож штэ. Тэгэд нөгөө Донта ч нөгөө нэг Nexus яваад нөгөө Nexus-ийн эсрэг тоглолтод нэг шидэлт хийчээд Брансны авта нэг Рик Брансантай нэг үг хэлцээд байсан те. Нэг тим тоглолт болсон үлсэн. Нэг тим болоод те. Тэгэхээр бас нэг тийм хоорондын бас асуудал гэх юм уу биф бол бас байгаад тах шиг байгаа тийм. Тий, жоохон гомдолтой байгаа л да манайх. Гэтэ яг буцааж ирвэл надад бол гоё санагч байна. Гол нь яг солилцоогоор яг ямар солилцоо болж явчих боломжтой бол цалинд үзүүлэх. Тэгээд дээрэс нь одоо Никсийн цалин ч одоо баг нэлээд өндөр байгаа үстэй. Тий. Тийм шүү дээ. Нэгдүгээр апранод авцсан даа. Тийм, нэгдүгээр апранод авцсан байгаа тий. Тэгэхээр бас ерөн зугаар яг юм Дивинченцо шиг ч юм уу ийм солилцоо болж байгаа хүнд баха. Тэрний орон дээр Алварадо шиг ч арай хямдхан те. Тим солилцоод нь бол арай их бодтой болов. Тийм, Алварадо нь магадлал өндөртэй байгаа шиг байна л да. Ер нь бол. Гэтэ Янсыг бас яри те. Тийм. Янс төлөө за яриад эхэлчихэд би бас яатсан байсан. Янсыг авчрах ер нь бодит боломж хэрэг байгаа. Тэгвэл гэтээ би хүмүүсээ ярьж байгаа шиг тийм амар боломжгүй зүйл ерөөсөй байхгүй шүү дээ. Ер нь бол одоо манай багийн драфт ирэхүүдийг ихэнх нь байхгүй гэдэл бас яриад ч хүмүүстэй. Яг үндэ 2026, 28, 30, 32 гэл яг нөгөө тэгш дотоонуудын драфт ирэхүүд бол байх нь байгаа. Гэтэ Нью-Йоркийн драфтууд чинь тийм үнцэнтэй драфт биш үү? Тийм, үнэ. Тэр драфтууд чинь дандаа нэг protected байгаад байгаа байхгүй. Тэр чинь нөгөө яг Нью-Йоркийн драфтууд нь гэхдээ тийм олон биш дээ. Тэр чинь өөр багийн драфтууд бол байгаад байгаа шүү дээ. Дөрөв бол байгаа. Яг тэгш сонгоонууд өгсөн аахгүй. Тий, одоо энэ 26 оны 1-р зэрэг 2 драфт ирэх байгаа. Нэг нь Вашингтоны нэг protect драфт ирэх байгаа. Эхний 8. Тэгэхээр бас яг солилцоонд Янсын төлөө зүтгий гэвэл солилцоог бол яаж хийх юм шиг надад бол санагдаад байгаа байхгүй. Гол нь манай яг зорихгүй юм шиг байна шүү дээ. Мэдээнүүд аягүй их гараад байна. Янсыг авахыг сонирхгүй байна л гэх юм. Энэ жилдээ энэ багаараа үзийгээд байгаа юм шүү те. Гэтэ яг боломж нь л олж ивэл ер нь баг сайжрах зам руу л явах хэрэгтэй л доо. Тий. Одоо за Янсын солилцоонд яг ингээ боттоор бодоод үзэхээр Катиг бол явуулж байгаа байхгүй. Цалинд төцүүлнэ тий. Цалинд төцүүлнэ. Тэгээд өвжиг бас явуулж байгаа шумууд байгаа шүү дээ. Катер өвжиг. Гэтэ яг эсвэргээрээ Милокиг сонирхоо гэдэг чинь өөр асуудал болчихно тий. Гэхдээ өвж Аннобыг сонирхож байгаа баг руу солиод одоо 3 багийн солилцоо болчихно гэсэн үг шүү дээ. 3-4 баг. Тэгээд тэр өвж Аннобыг угаасаа 3-4 драфт ирэх хүрэхээр хангалттай хүрнэ шүү дээ. Тэр драфт ирэхэд нөхч юм. Ер нь бол солилцоог бол ер нь бол яаж л яг хүсвэл хийж чадгал юм шиг санагдсан. Аннобыг хийс илүүтэйгээр хаарт явах юм шүү. Би бол тэгж бодоод байгаа шүү дээ. Гэхдээ хаарт нэг жоохон багийн яг тийм одоо зүрх нэг амин сүнс нэг юм. Яг тийм л тоглогч л таа. Тэгээд Харт Брансон ч амар тийм нэг дотны найзууд. Тэгэхээр Брансон Хартыгаа явуулна гэдэг байхгүй л болж байна шүү дээ. Хүмүүс Брансны хөрт юм шүү. Бранснаа явуулч болдгоо юм бол хүмүүс тэгсэн болохгүй. Нью-Йоркийн хааныг одоо тий болохгүй шүү. Яаж болох вэ? Хүмүүс ч одоо тэгээд яас тий мэдээж нэгдүгээр цалинд үзүүлэн тэгээд Кат Янас бишээ. Брансын Янасаас илүү Кат Янас гэдэг хослыг хүмүүс ч арай илүү бодтой гэж яриад байгаа байхгүй юу? Яг хөө тэгээд хэрвэл гэж ярьж штэ. Солилцоо болоод Янас ирчүүл Кат явчихна. Тэгэл бас төвийн барил дээр асуудал бас байгаа л та тийм. Яг хүмүүс
Бараг тэгэл болдог бол тэгэл угаасаа тэгэл катага Брансантайгаа янстач баймар л шүү дээ. Тэгээ янсыг авчихсан төлөө катыг бол явуулж таарч байна. Энд бол нөгөө гураваасаа хоёрыг нөхөх гээд байл та тий. Микалыг өгнө, өвжийг өгнө тий. Тэгэхээр ер нь юу одоо Брансон Янс хоёрын зохицлыг ер нь хэр байна гэж бодож байна. Хэрвээ зөв солилцоо болох юм бол. Мэдгүй надад бол айгүй гоё л буугаад байгаа шүү дээ. Яг хоёулаа амар ялах сэтгэл зүйтэй тоглогчд. Тэгээд энэ зохицохын зовлон байхгүй л ах гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь бол пикнролууд дээр ойлголцсон юу одоо Бранс шилэлт нь энэ жил бол холон шилэлтний айгүй сайн байна шүү дээ. Качн шут айгүй сайжирсан. Тэгээд Янс качн шут хийж чадна. Тэр нь бол тэгэл зохицлыг нь бол би айгүй гоёор л хараад байгаа. Инвертэд пик энд рол явчих тий. Дургу өрөөлээ. Тэгэл Дэм Янсыг тэгжил бодж л хэлсэн юм байна. Тэгээд яг бод амьдрал дээр болоог л дээ тий. Тийм шүү. Тэгэхээр одоо ер нь би зүгээр Янс хэрвээ зүгээр боломжтой гэх юм бол хэрвээ Янс өөрөө би зүгээр Нью-Йоркийг сонгож гэх юм бол боломжтой. Тэрнээс биш би бол Нью-Йоркийн би бол Таунс Маунсыг бол энэ юм уу сонирхгүй шүү дээ. Бакс бол 5 сар яах юм бэ? Яг үндэ тийм л дээ. Тэгэхээр би яг бод байдал дээр ингээд бусад багуудаа ингээд өрсөлдөөд Янсыг бол авч чадна гэж үнэхээр бодохгүй. Зүгээр Янс ганцхан те би ганцхан Нью-Йорк очмоор байна гэх юм бол авч болно те. Яг Бруклин руу явуулцг. Сүүлийн томдлоготой супер одовч ер нь бол очихгүйгээ сонгодог болчихсон. Харин тийм. Яг тэр өнцөг бас байгаад байгаа л та. Яг хөө тэгээд Янс яг бүр тэгж бага шахаад манай нэгс хүсвэл солилцоо болоход бол тийм амар хол биш л гэж бодож байгаа. Тэгсэн чинь Янс би Нью-Йорк явмаар гэсэн чинь Нью-Йорк хүсэхгүй бол яах вэ? Гэхдээ яг үндэ одоогийн мэд гарч байгаа мэдээлэлээр бол баг нэг тиймэрхүү юм болоод шүү дээ. Одоо багийн гоё байгаад тахаар нэр бас одоо тийм том өөрчлөлт амар том өөрчлөлт байхгүй тийм. Тэгэхээр ийм гоё байгаа багийг зүгээр Янсыг мэдээж Янс гайхалтай тоглож. Гэхдээ ирээд яг яах ч яг бүтэхгүй байж магадгүй шүү бас. Тэгэхээр бас амар эрсдэлтэй байхгүй тийм. Бараг хуучин багаараа байжсэн мэрэг л тийм. Энэ багч одоо тэгээд яг ESS гарах одоо хамгийн өндөр магадaltaй баг. Бид гуруулаа энэ багийн финалд гарна гэдээ хамгаалсан байгаа. Тэгэхээр бас ер нь бол том эрсдэлтэй тийм. Тийм. Тэр талаар бол тийм л тийм. За тэгвэл цаашлаад Никс дээр яриад явахад. За хөлөрлийг ер нь тэргүүлж дуусгана гэж бодож байна уу? Нэгдүгээр байрыг Detroit Pistons булаах боломжтой гэж бодож байна уу? Угаасаа ойрхон л байна л та. Тэгээ одоо хоёр хожил. Тийм хоорондын тоглолтоос аягүй хамаарх байх. Тэгээ ер нь үлрэлийн уртаа үлрэрлэг тэргүүлнэ гэж бодоод шүү дээ. Тэ. Хоёр хожил хожигдлын зөрүүл байгаа тэ. Тий одоо жишээлбэл нэг өнгөрсөн жил дээр нь байгаа гэсэн Cavs ч нь одоо тий хөрсөлдөх жоохоо болчлоо. Харин тий угаасаа яг нөгөө Detroit-оос өөр яг нөгөө нэг яг үлрэлийн байрлалын тухайд бол Detroit-оос өөр өрсөлдөгч харагдахгүй л байна л. Ер нь бол энэ хоёр л нэг хоёр юм шүү дээ. Харин тийм л болчиход байгаа шүү. Орландо нэг жоохон доороос мацаж орж ирэх. Тийм магадгүй. Тэгтээ одоо тэгэл Орландо Cavs хоёрын тэгэл аль нэг нь 3-аараа гарах байл гэвтэй. За тэгвэл плей-оффт одоо Нью-Йорк Никс ч одоо мэдээж плей-оффт орох нь тодорхой юм. Плей-оффт хамгийн хүнд өрсөлдөгч баг нь аль? Одоо East дотроо шүү хамгийн хизүү цуврал байх нь аль баг вэ гэж бодож байна. За Индиана бол энэ жил орж ирэхгүй байх гэдэг. Бостоныг бол хожоос орцсон тийм. Индианага ямарчсан нэг үлрэл марччих. Зарч. Гэтэ Бостон бол чанга шүү. Би Бостон дээр бол тэгж амар том ам гарахгүй. Бостон бол чанга. Бостондо таарахад бол чанга зурлал болно. Орландо бас түрүүнд би нэг хэлснээр нөгөө биеийн хүчний ер нь бол Орландо одоо плей-оффын цуврал хийвэл нэлээд галцтай гарч ирнэ. Ялсан ч. Гимтэд гарч ирдэ шүү. Орландо хос тий. Өнгөрсөн жил одоо харсан шүү. Тэгэл Детройтойгоо тоглохыг хүсэж штэ. Бас гоё зурлал болно да. Тэгээд одоо дорндын хамгийн шилдэг холбогч хамгийн шилдэг төвийн тоглогч хоёр л тэнд байгаа гэдэг. Тэнцээ нэг хүн бүр хамгийн шилдэг эстийн тоглогч гэсэн. Битгүү хүмүүс тэгжилээ. Бүгд л тэгжилээ. Тийм л юм байл бүгд шиг. Тэр хүн инээгээл ах шиг байна. Уулын Кат Брас хоёр байгаа тахад. Битгүү би олон хүнийг хэлж байгаа. Тэг өмнө л гэж боддог тийм штэ. Гэхдээ тэр хүнийг харсан чинь бүр Нью-Йорк хаан багтаад ах шиг байх юм. Тэгээ тоглондоо тэгээд. Тэгээд тэрс гой зурд болсон. Тэгээд нөгөө техник шат шүү дээ. Брансон бас л нөгөө одоо хин Осоор Томпсон бол үнэхээр бас зоос шүү. Үнэхээр зоос. Тэгс. Detroit-ыг яг өнгөрсдөг тэр плей-оффын суралт бол би амар дутуу үлдсэн байлаа. Харин тийм.
амар хүн цуврал болсон. За гэхдээ л хожиндоо л гээд гарал ингээл чардаагаал байдаг те. Яг 6 дахь тоглолтын дээр тэгэл Бранс нь л яг дуусгасан да. Тэр амар шидэлтэй. Осорыг татаа те. Унтлан татдаг. Тэр амар шидэлт. Яг тэр шидэлтийн өглөө өмсгөлээ Брансны өмсгөлийг аваад гарсан да. Захын ушгаал гэж юм. Тэгээд тэр шидэлттэй амар ажилласан ш. Детройт мэдээж тоглохыг хүсвэл талбаанд аваад талаал авахыг хүсэх. Аар тэг гол нь яг тэр л байна л да. Тэгээ Никс ч өөрөөсөө талбай дээр айгу муу тоглоод илүү. Яалаа 4 жил чаа. Гүйлүү. Талбай дээр айгу сайн тоглоод илүү. Оо тэгэл талбай дээр Детройт манай хоёрын цувралч би энэгээ талбайгаас аягүй хөтсөн. Нэг гэж хэлэнгүүтээ тэгээ 3 дахь тоглолт Монголд. Айгу их тэгж л явсан. Бизнес эвгүй. Ер нь гэхдээ эвгүй байгаа. Одоо Hawks бас яг тулах юм бол бас эвгүй штэ. Ер нь бол Трейанг ч эдний Трейанг ч бас эднийг бас өстөнд байсан шүү. бас ингээл байж байгаа штэ. Трейангаас би болоо ядгаа гэдэг шиг. Трейанг нь өөрөө энэ үйлрэлт Hawks-ийн өмсгөлтөд доосох нь үгүй бас сонирхолтой байгаа даа. Тий, Атланта гоё. Ер нь тэгээд дорнодод яг хүмүүс ярьж байгаа шиг тийм амар юм байхгүй л дээ ер нь бол. Гэхдээ адаглаад Майамитэд харахад эвгүй байхгүй те. Майами ч н одоо яах нь мэддэхгүй нэг эвгүй багш плей минер ингэж явж орж ирэл. Тийм бас сайн дасгалжуулахтай хэцүү л те. Тий. Гэтэ яг энэ жил бол пенальт гарна гэдэгт бол ихтэй л баг шүү дээ. Тий. Тэгээд хамгийн магадлал өндөртэй сизон байна. Тэгээд одоо урт хугацааны дараа финалд бид нар Ньокийг харна гэж бодоод байгаа шүү дээ. Манай бол гимтэл бэртэл байна ер нь бол. Тэрвээ зүгээр энэ гарааны 5 гарааны одоо энэ шилэг 6 тоглолцоос нэгэнд байхгүй бол ер нь эвгүй шүү. тийм хэцүүтэй. Тэгээд гол фейл болох гэдэг шүү дээ. Харин манай бол ер нь бол одоо яг жилээс жилд яг баланс ирснээс хойш яг нэг хүмүүсийн таамгаас нэг давж гიშгэж ирсэн байгаа байхгүй. Би бол тэр яг одоо бүр баг баримттай юм л та. Тэгээд яг өнгөрсөн жил Бостонд орох 4 тэгдүүлэх юм ярьжсэн. Бостон очсон. Тэрний өмнө жил Sixers-ийг бас Sixers очно гэж Sixers-ийг очоод Индиана 7 дахь тоглолтын дээр одоо ялсан юм шиг л ялгтаа гарч ирсэн байхгүй. Бараасны гар хугараал. Тэгэл хаарт хүртэл гимтсэн юм. Тийм бүгд алга ташуулаад гарч ирсэн. Урчин ч гэсэн. Кавстай. Тийм Кавста одоо 2-3 жилийн өмнө болчих юм шүү дээ. Кавста сурал дээр Кавсыг нухаж байгаа шүү дээ. Тэн дээр бүр Кавсыг 4-1-ээр ождог. Энэ бол яг нэг бол миний яг сайн хэлж байгаа хүний одоо хүмүүсийн таамгийг нэг тавуулж алхдаг л байгаа байхгүй. Тэгэхээр би энэ жил тэгэл тийм л юм харж байна да. Пенал гэж байгаа бол нэг даваад алхацсан нөө Спурсийг хожицэл биш өөл те. Бусдаар яах ахаа. Пенал Сэлинг нь пенал гэж үзэж байгаа бол авраг амнаа л гэж бодчих шүү дээ. Ер нь бол. Тэгээд яг гоо мэдээж зэрлэг өрөндөөс гарч ирэх баг бол илүү фаворит байх нь бол баг ойлгомжтой байна. West-с ер нь яг OKC Nuggets хоёр л биш болвол ер нь Knicks баг фаворит байж болох үс шүү. Аагүй би бол Rockets гараад ирэх юм бол Rockets бол фаворит гэж бодож байна. Rockets бас юу юм те. Lakers гэвэл бас тэгээд Spurs гэвэл бас тийм эвгүй шүү дээ. Lakers Spurs гэх юм бол New York арай илүү баг юм болов гэж бодож байна. Гэтэ яг тэгээд финалд гараад ирэхэд зүгээр одоо тоглолт бол яач гэж байна. Ягаад гэх юм бол нөгөө гимтэл бэртэл гэдэг айхтар юм байна. Нэг хазгаа одоо юу гэдэг эсрэг багаас нэг хазгаа гიშгээл чухал тоглолт нь 20 хоног байхгүй болчихвол тэгэл бас эвгүй байхгүй. Тэгэхээр финалд гараад ирсэн хон бол юу ч болж шүү дээ. Ер нь бол жилээс жил таамаглах болоод шүү дээ. Тэгээд л Гэхдээ ямар ч сан Lakers Bucks шиг ихний шатнаас бол бас гэж байгаа. Гэхдээ энэ жил ядаж талбаанд давталтай орохоор тэд нар чинь талбаанд давталгүй ороод байсан. Тэгэхээр ихний шатнд мултарсан тэгээ заа муу. Нөө Hawks-тайгаа тарцсан тэрэ ингэж мэгцсэн явж байгаа. Яа, гэхдээ тэрэ амар хортой шүү. Хортой тоглож шүү. Гэхдээ Бранси ирснээс хойш ер нь тэрэ ангидагтэй хожоогүй баха Knicks. Би бол тэгж бодоод байгаа шүү. Knicks бол тэгээ бүр дандаа чанга тоглолдог болсон байхгүй Бранси ирсэн. Гэхдээ яг ноднох нь л юу манай Кафс маталсан шүү дээ. Кафс. Тэгээд тэр яг Шон дээр юу шоо шиж байгаа шин манай талбайн голд. Тэр бол яг нүдний үд байна. Тэр яг манад бол нэлээд хортой байдаг тоглогч байгаа. Зөв. Тийм зөвүүн та ер нь бол нэлээд зөвүүн тоглогч та. За тэгээд Никс дээрх ер нь яриагаа өндөрлүүлээ гэж бодож байна. Тэгээд манай Будагийн багтаа бас амжилт хүсье. Тэгээд бид хэлсэн цаашаа плей-офф дээр зөндөө бас Никсийг ярих бах, плей-оффын өмнө ч гэсэн ярих бах те. Гоё байгаа. Ер нь Никсийн одоо товтлогоо бол үнэхээр одоо бас л зогсоох харахгүй л шүү дээ. Тэгээ улирлын эхлэлийг ер нь жоохон муу хийчээ. Тэгээ тэрнээс цаашаа одоо яг нэг Ананоби эдэн буцаж ирээд ер нь гоё жигдэрчих лээ гэж бодчих. Одоо бас нэг шин дасгалжуулагчийн систем, шин нэг арай нэг
Тэ тоглолтын арга барил байсан баг л та. Карт дээр бол формо болоод аягүй дэж болчихлоо шүү дээ. Одоогоор яг ихтэй бас яг чанга багуудтай бол нэг таар тоглоог л байна л да. Тийм. Та. Тэг West-ийн томчуудтай бол тоглоагүй байх шүү дээ. Тий, бүсийнхаа томчлолттой ч баргал Detroit-тай бол тоглоагүй байна. Atlanta-тай тоглоагүй байна. Cavs Bucks эдэртэй бол нэлээд. Тэгээ Cavs-тай хамгийн ихний тоглолтод тоглосон. Нэг ойцсон байгаа. За тэгвэл нөгөө хотын багийн ярил л да. Одоо адилхан хотын баг гэдэг ер нь тоглолтыг үзэж гин үү? Brooklyn Nets-ийн. Brooklyn-ийн тоглолтыг яг бүтэн үзэн ч гэж бас юу байх вэ шиг. Нэг үзээд байх чинь байх. Танайхан ч очоо заал аваад явт юм шүү тэнд. Тэ. Хит дараалж хожигдоогүй үлээ нэг тийм амжилттай яваад л шүү. Тийм байлээ л 11 12 ч лөө. Brooklyn Nets энэ жил нэг жоохон хэцүү л харагдаад шүү дээ. Ер нь бол тэгээд одоо тэгээд Michael Porter Jr. нь аягүй гоё байна те. Тэнд нэг од төрөөд байгаа юм шүү те. Тэгээд All Star үзүүлэлттэй байна. Бараг супер үзүүлэлттэй байгаа юм. Тэ. Cam Thomas тэр хоёроо тэгтээ бас солино гэсэн шуумад гараад байна те. Тэгээд rookie-нууд нь бас өдрөөс өдөр хөгжөөд л багш шүү дээ. Игор Дэмин энэ чинь статистикаараа том үзэхээр дажгүй болчиход байгаа шүү дээ. Fantasy-д авч болоо те. Тийм фэнтези дээр бас авагддаг болсон байна тий. Яг гоо Димийн Дани Wolf хоёрыг нэлээд ашиглаж байгаа харагдсан. Brooklyn Nets-ийг харахаар. Тэр Wolf нь бол хамгаалт сайн юм шиг байна тий. Егор Димийн юм уу? Америкс юунууд бол Жомин гэж унших. Жомин гэдлээ. Америк тий Жомин л гэдлээ. Яг гоо нэг И дээр юм хоёр цэгтэл юм байл л дээ. Тэгэхээр бас яагаар уншиж маа. Жомин л гэдэг орсон ч гэдэгсэн. Гэхдээ Brooklyn Nets сонголтууд нь тэгээд зөв байгаасаа тий. 4 драфтыг 5-ыг авчиад яг гоё тоглох сонгож чаддаг бол бас хэцүү. Хитрхи түүхий тоглогч сонгоцсон. Нөө яг тэгж харагдлаа. Тэгэхээр хөгжих хугацааг нь өгсөй. Тэгээд мэдээж Michael Porter Jr. бол үнэхээр галзуугаа. Тэгээд яг энэ дээр нэг дуртахгүй байгаа хүн бол Nog Clown яваад байгаа. Nog Clown-ы бол үнэхээр бас гарааны BF болчихсон. Тий, гарааны BF болсон. Үнэхээр сайн тоглож байгаа. Үнэхээр одоо Nets нэг хаяа хожоод байгаа шүү дээ. Тэрний одоо ер нь одоо баг тэр Шарлотыг гүйцлээ. Шарлот болсоо баг гүйцлээ. Тэгэхээр Nog Clown-ийн бас тоглолт их чухал байгаа. Манай хүн фэнтезид байлээ. Тэгэхээр сайн мэдчихээ. Над Nog Clown-ыг байхгүй шүү. Тийм үү. Байхгүй. Clown-ы үйлрлийг айгүй муу эхлүүлсэн тий. Эхний нэг 10 10 тоглолт ер нь утаарж байгаа. Одоо сүүлийн 15 дээр гайгүй сайн жигдрээд ирсэн. Terrence Mann гэж жиггээ орон гар өнөхөр байна энэ багт. Тэгэд Cam Thomas одоо хүртэл хизээ тоглох нь мэддэхгүй. Тэгээд хаашаа солигдох нь мэддэхгүй. Тоох баг байхгүй байна гэдэг юм. Тэгээд Nick Claxton бол гоё байгаа. Тэгээд дэжгүй баг шүү. Өөрөөсөө товтлогоо үлсгдэг болсон. Triple double хийж байгаа. 3-4 хийчихв те энэ үл. Nick Claxton гоё байгаа. За өөр чин за тэгээ нөө Tyrese Martin, Zaire Williams гэдэг нэг өнгөрсөн жил нэг үе галзуураад байсан нөхдүүд байгаа. Тэгээ Drake Powell те. Тий, Drake Powell их гоё байгаа шүү те. Сүүлийн үед нэлээд ашиглаад эхэлсэн. Тэгээд 3 л rookie нэ да. Нөгөө нэг Traore тэгээд Ben Saraf хоёрыг бол Nolan Traore, Ben Saraf те. Гэхдээ Traore ч айгуу дээр өрлөө. Юу лээ? Nolan Traore ч нэг 20 дээр 20 дээр 3 сонголт байгаа шүү дээ. Игор Дими ч нь бол 8-аар. Игор Дими хамгийн өндөрөөр авсан те. Яг Nolan Traore ч нөгөө нэг Францад ер нь зүгээр жоохон сүүл рүүгээ унтсан болохоос эхний 5 гэж яригдсэн. Уул нэг авьяас залуу. Тэгээд шийдэлт бол байхгүй байгаа. Тэгэл ер нь бол унтсан болов уу гэж бодож байна. Тэгээд Нетсийн хувьд бол нэг хамгийн гэрэлтэй юм юу л та. Дасгалжуулагч. Jordan Fernandez бол үнэхээр мундаг дасгалжуулагч. Одоо зүгээр яг энэ багийн тоглолтыг үзэх юм бол үнэхээр бас мундаг тоглооны хувилбарууд яг тоглолтын арга барилын хувьд бол үнэхээр бас мундаг штэ. Тэгэхээр Jordan Fernandez бол энэ ямар ч тоглогчтой байсан. Ер нь бол нэг тийм айхтар муудаа тий байхгүйгээр ер нь ямар ч залуучуудыг гоё базаад гоё аваад явчих ийм л дасгалжуулагч бол байгаад байгаа тий. Яг нэг Michael Porter Jr.-ыг үнэтэй байгаа тэр нэг контентер багууд руу солино гэдэг нэг юм шуум үе гарцсан л л дээ. Гэхдээ гол нь солиё гэхээр нөхөр чи өөрөө бараг 40 саяын цалинтай шүү Тий. дээ. Хэцүү. Тэгэхээр жоох хэцүү болоод байгаа. Зүгээр MPJ-г солиод авах юм бол ямар багт гоё вэ? Detroit, Bulls. Над бол Chicago Bulls очвол гоё санагдаад байгаа шүү дээ. Chicago Bulls-ын сагсан бол энэ жил тааж байгаа шүү дээ. Өөр стилэтгэм. Яг амар топ контентрууд одоо тийм зай байхгүй хөө ер нь бол 40 саяын цалинтай тоглогч. Тэгээд үнд үсэх юм явуулаа тийм тоглогч авах зайтай байг бол хэцүү л байгаа.
Надад бол зүгээр Detroit санд орж байна. Яг гэх юм бол Detroit юм шидэгч хэрэгтэй байгаа. Ялангуяа юм найдвартай батны шидэгч. Тэгэхээр тийм байна. Яг хөө гэхдээ Tobias Harris сайн байгаа. Яг хөө Tobias Harris дээр нэг нэмээд ингээд авчихад бол бас одоо Detroit бол одоо юу гэдэг ийм одоо East бол нэлээд тийм сул байна шүү дээ ер нь. Тэгэхээр энэ бол одоо аврагын төлөө гараад ирэх гэсэн ийм хүрээлэлтэй бол байгаад байгаа байхгүй одоо нөгөө нэг хими нэг PG-г авахын тулд заавал нөгөө нэг авсаар ч юм уу, хоолнд ч юм уу, Ivy-г оролцуулах шаардлага болчиход байгаа байхгүй. Драфт ирэхлээ шүү дээ. Тий. Гэтэ цалинд үзүүлэхэд Tobias ч одоо ямар цалинтай. Tobias 20 байгаа. 20 гарсан билүү. Тий. Тэрэн дээр тэгээд сэлгэнээс 10 өдөө сая. Тэгээ Tobias яг сайжруулад нэр MPG болгоч бол гоё л доо. Тий. Гэтэ Tobias гоё шүү. Таач болцсон байна шүү дээ, тий. MPG яг гоё ирүүл байна л да. Өнгөрсөн жил ч одоо тэгээ нөгөө Denver Oklahoma гэдэг цуврал дээр бол бас л нэг гартаа тоглосон шүү дээ. Плей-оффт ер нь нуруу нэг жоохон өвчтэй. Тэгээд айгүй муу тоглосон шүү дээ Oklahoma эсрэг цуврал бүр. Тэр жоохон гिचээд байх юм тий. Тий. Cam Thomas-ыг одоо энэ жил яг солихол юм шиг байна да. Энэ шуумд харж яхад. Cam Thomas хэрэггүй л дээ энэ багт тий. Тий одоо яг үн хөрөх үс юмнуудаа солиол өстой нэг толтон унаа гэж юм уу яаж юм. Нөхрийг одоо хямдхан нөгөө 6 саяд одоо оноо төгсч юм уу сэлгээний оноо авалт хэрэгтэй багууд бол авах. Тэгээ энэ жилдээ тиймэрхүү ирээтэй байх тий. Тэгээ нөхөр бол өөрөө тэнд бас өөрийгөө харуулж үзүүлэх гээтэй бас яаш шүү дээ. Cam Thomas ч ихтэй бас гоё тоглогч шүү. Өөрийгөө л хангалттай оноо авалтал дээр л хангалттай харуулад байгаа шүү дээ. Нодлоо уурсан. Хит ядуу үний кармело үсттэй. Тэг яг тэр оноо авалт хэрэгтэй багтаа бол гоё хэрэгтэй л та. Тэр нөгөө нэг ингээд ер нь хамгаалахад айгүй хэцүү те ер нь яг ингээд харж байгаад энэ биеийн тоглолт моглол. Нэгээс нэг бол үнэхээр сони юмнуудаа хийгээл те тэр нэг дээгүүр нь шидэж мэддэг оролт моролт. Гимэн дамжуулдаг бол болох бас гэдэг. Клакстон одоо тэгээд явах юм уу? Тэгээд жил болгон шуум гарч байгаа яг. Энэ жилд явах нь байх те. Би одоо Клаксныг юу муу авчихсан гэж бодсон. Индиана авчихсан гэж боддог шүү дээ. Индианагийн төв дээр бол айгүй гоё тохирох байна. Клакстон баг явахгүй юм шүү дээ. Тэгээд Клакстон ч өөр залуу тоглож учраас энэ багтаа ингээд төгжүүлээд ингээд те хизээж өгчих юм. Тэгтээ энэ баг гол нь хизээ өгчих юм байгаа даа л та. Клаксны Бруклин эцэг нэг юм хийх гээд байна гэж боддог юм. Яас мансаараас явах юм лөө. Явуулгүй байх. Энэ бол явна шүү дээ. Гэтэ авч чадахгүй л болоо да. Энэ нь бол Бруклин ч бас том ер нь бол том баг да. Том хөдөлдөг баг шүү. Том хөдөлдөг баг шүү. Том одод олоолноор авчирч чадна те. Гимэн дандаа фейлддэг л болохоос. Бруклин ч яагаад байгаа юм аа. Тентхийн Clippers-ийг энд авчираад тавьчих. Гэхдээ одоо арай зөв заманд орцсон хөвлбөр нөхөд байгаа юм аа. Тэгээ Янсыг Бруклинд хармаар байгаа шүү дээ. Байхаа шүү. Нью-Йорк дотроо гэхдээ Бруклинд дөө. Гэхдээ гизээ бас хөрхи бас ажууднуудаа одоо тэр нөгөө холбогчд байгаа шүү дээ. Солилцоонд яригдаад байгаа. Жамрон, Трэян гэл тэднээс бас аваад ирвэл яах вэ Бруклинээс бас гой баг бүрдүүлж чад магадгүй. Шууд тэгэл плей-оффын баг гэл яригдаад эхлэн шүү дээ. Асуудалгүй. Юу Жамаг авчираад уу? Треймрийг авчираад. Янс хоёр хослоод плей-оффт орохгүй юм. Хоёул нь авчираад уу? Тийм хоёулын. Янасыг хажууд. Би зүгээр Янстад авчирна гэж яриад байна. Тийм үү. Янсыг авчрахгүй тэд нарыг авчираа яах вэ? Тийм. Хоёулыг авчрахгүй уу? Арайчт. За тэгээд Исти яриагаа ер нь энэ түрээд дуусгая гэж бодож байна. Өөр одоохондоо ер нь сүүлийн үед нэг тоглолтууд айгүй цөөхөн болоод байгаа. Тэгээд гац мэдээлэл хэлэхэд өнөөдрөөс эхлээд All Star-ын санал асуулах эхэлсэн. Тийм л. 1 сарын хугацаанд тэгээд хүссэн байрлалын 5 тоглогч дээр өгч болно. Бүс-бүсээс 5 тоглогч. Тэгээд манай будын Jalen Brunson дэмжиж бас саналаа өгөөрэй. Энэ жил бол Brunson ботны гараа авах тий. Тэгээд асуудалгүй байлгүй тий. Ойлгомжтой асуулт тий. Асуудалтай тий. Хүмүүсийн яриагаар бол асуудалтай л байдаг шүү дээ. Мэдгүй одоо тэгээд баг Макси хий хоёр гарах гэдэг юм шиг. Кейт хоёр. Тэгээ одоо зүгээр бодож үзвэл листийн гарааны тавтаар тийн тавыг нэрлэх бай. Та хоёроос асууя л та. Шууд цээжинд байгаа таваа нэрлэв. Brunson, Кейт, Brunson, Кейт, Макси, Jalen Brown. Өөр ч юм бидүүлээд тахгүй. Өө саяжингаа ярьсан нэрээ мартцсан юм уу? Тий. Янас гээд. Янас байгаа шүү дээ. Наач та болчлоо тий. Тий ингээд та болчихсон шүү дээ. Хиний хувьд та? Будын хувьд. Катига оруулах уу? Багууд нэг хараад тахта. Brunson, Кейт, Янс, Браун тав дээр Катл орж ирнэ гэж бодож штэ. Миний хувьд. Ингээд гарааны тав шүү дээ. Максиг асч байгаа юм уу?
Макс гэж чинь. Би болохоор яг эхний дөрөв нь адилхан одоо Брансон, Кейт, Браун тэгээд Янас. Тэгээд сүүлийн сонголт нь би Мичл гэж явж байгаа. Мичл бол карьерийнхаа хамгийн шилдэг үлрэлийг. Тийм шүү дээ. Мичл байгаа шүү дээ. Максигаас ер нь сүүлд бол стат авцсан шүү. Дээрэс нь яг багийн амжилт нь л жоохон доор байгаа болохоос статистик одоо тэр үзүүлэлт тал дээр бол хамаагүй илүү байгаа гэж хамаагүй зүгээр нөлөөтэй байгаа л гэж боддог шүү. Максаар илүү тоглож байгаа. Яг одоо бол. Би бол тэгж л. Максээ энэ жил гоё байгаа л та. Галзуу. Макс амар л. Гэтэ энэ жилдээ бүх одон гараа. Арай биш байх л. Макс ихдээ яг бүхүүдийн гараа хэмжээнд нэрлэгдэх хэмжээнд хүрсэн үү? Ер нь хүрлгүй явах вэ? Ийм амар өндөр түвшинд тоглож байгаа шүү дээ. Баг нь л гэж жоохон юутай байгаа шүү дээ. Гицүү байгаа шүү дээ. Өнгөрсөн жил бол бүр All Star-т ч нэрлэгдээгүй шүү дээ. Тэгэхээр энэ жилдээ яг бүхэддээ ороо яг гараанд энэ жилдээ бол гицүү бах уу. Дараа жилээс гараад нэрлэгдээ явж байгаа л гэж бодож шүү дээ. Тэгвэл тэнд Максийн ч Кат энэ Мичл гэдэг. Дүүрэн Катори айл нэг нь орохгүй гараандаа. Ер нь хэцүү. Тэгтээ мэдээж боломжтой. Тэ? Яг уу Янас гимтэй тоглохгүй гэх юм бол нэг нь орж ирэх л бах тий. Гэтэ нэг уламжлалт гэдэг шиг яг санал өгдөг хүмүүс бас яг л нэг байрлалууд араа саналаа өгөх л бах та. Яг хамаагүй ч гэсэн тий. Тэгэл ах. Гэсэн ч гэсэн. Төвийн байрлалтаас бол өгөх санал тэр хоёр дээр л нэлээ явах байх л гэж бодчих. Дүүрнөө Като. Тэгэхгүй би бол Кат гэж бодчих тий. Тэгээд хүмүүс дүүрэн хүсэж байгаа хөө. Гэтэ яг хоо фэн бейсээр харуул яач ч үзэг катлах л та тий. Дүүрэн чи энэ жил ер нь яг officially All Star төвшин явж байгаа. Энэ үзэгчд бол дүүрэнд аягүй дуртай байгаа шүү. Дүүрэн галзуу. Дүүрэн яг нь юу л та тий. Гойч байгаа. Яг төвлөлтөө. Кат ч бол нэг юм хослолмол ингээл тий. Кат ч ер нь муулуулахын тал нь илүү их хитрхи софт байна, илүү шидэд байна тий. Дүүрэн чи яг юм яс төв байгаа тоххой. Өглөө авлаа, шидлээ, довтлоо, чөлөөтэй илээ, хүчтэй давхлаа, самбраас авлаа тий. Дүүрэн бол галзуу болтоо. Амар. Тэгээ бүгд бол яг Detroit нэгдүгээр байраа хадгалвал дүүрэн гараанд гарахад бол хийж марахгүй л тий. Амч багийн амжилттай уйлдэн шүү дээ бүгд нэг гараа шүү дээ. За тэгээ NBA.com руу ороод таад өөрсдөө заавал аккаунтыг нээж агаад тэр аккаунтаар бол өдөртөнийг бол өгч илээ шүү. За нэг завсарлаад дараа чи 2 дахь хэсгээрээ уулзцгаая. За бид 2 дугаар хэсгээрээ буцаад ирлээ. За одоо West-ийн багуудыг хэдүүлээ ярина. Тэгээд сүүлийн үед бол тэ нэлээд учраа болцсон байгаа. За тоглогчдын бэртэл гэмтэл гайг болчиход байгаа. Dallas Mavericks багийн талаар дахин ярилцъя гэж бодож байна. Anthony Davis хурж ирээд ер нь 5-6 тоглолтод орчлоо тий. Cooper Flag сүүлийн тоглолтод карьер хаяа хийсэн. За тэгээд энэ баг бас одоо нөгөө хүлгэн сүлт постор бичсэн мэс. Нэг Ferrari-тэй нөгөөх нь юу гэлээ. Тэгээд хоёр машинаар зүүрлэлсэн байсан. Үгүй биш нөгөө юуны автомат машин. Үгүй нөгөө цахилгаан машинтай. Нэг цахилгаан машинтай Ryan Amber тэгээ залууд одоо хөгжүүлээд гаргаад ирсэн. Далс ер нь плей-ины байралд ороход туу ойрхон болоод ирлээ тий. Будын хувьд ер нь Далсын тоглолтуудыг хэр үзв тий. Хэр хүлээлттэй байв. За тэгээд Cooper Flag дээр бас санал бодол юу байна? Энэ талаар бас сонсъё гэж бодож байна. Тийм Далсыг бол яг л одоогийн байрал хавцаана угаасаа эхлүүлэх байх гэсэн бол таамаг байсан л та. Тэгээд яг нөгөө Cooper Flag-аас болж Далсын тоглолтыг аяг үзэж байна. Гойч байна да сүүлийн үед. Сая одоо 18 настайдаа 40 авсан анхны тоглогч боллоо шүү дээ. Тэр бас амар статистик эзэн болчихж байгаа байхгүй тий. Dallas Mavericks дээр тэгээд бэртэл гэмтэлт нэг жоо ороогдод байна тий. Яаж карьерингүй ч гэсэн яг бусдны гоё тоглоо явуул дажгүй баг л гэж бодоодсэн чинь айгу орж гарч байна. Тэнд давс орж гарлаа. Live League-ийн үлрэл дууссан. Live League-ийн үлрэл дуусчлаа. Gafford орж гарч байна тий. Gafford бас тоглолт ерөөсө форум олж чадахгүй бол нэг тоглоо нэг гараал. Тиймэрхүү асуудлууд байна л. PG Washington бас орж аваад байгаа тий. Тий, ер нь бол айгүй орж гарч илээ тий. D'Angelo Russell өвчтэй байгаа. Статусын харахаар ийлнээс л хэцүү байлаа шүү дээ. Юу нөвдсөн юм бол гэхэд байгаа. Зүрхэн өвдсөн баг. Cooper Flag л одоо тоглолтоос тоглолтод л гоё одоо нэг минутаас минутанд сайжирна гэдэг гэж ярьдаг шүү дээ. Яг тэр нь л болж байна даа. Энэ бол гойч байна, бэртэл гэмтлээс хол байна. Одоо яг нэг өөрийнхөө үндсэн байрал дээр тоглоод эхэллээ л дээ сүүлийн хэдэн тоглолтууд. Тэгэд бүр довтлогоо төгсгөгч болцсон, найруулагч үйдсэн, айл айлын л хийгээд байгаа. Өө гоё илээ. Өөртөө ихтэй байдал. Одоо тоглолтын төгсгөлд бөмбөгөө бариад өөрөө довтлж байгаа. Рүүкүлэрлээсээ л сурж штэ тэ. Суралцах юмаа суралцаал. Одоо энэ нь бол үлрэлийн 2 дугаар хагас бүрд гоё байх юм шиг штэ. Одоо нэг дунч нэг 18 гаруй онооны дунчтай байгаа хаа. Тэгээд үлрэл дуусахад 20 мөр оноо дунчилж байгаа юм шиг штэ.
Cooper Flag-ийн хувьд яг өнгөрсөн үлрэл одоо Duke-ийн яг ихний хагас бол ер нь жоохон таар байсан. Яг одоо NBA-гийн ихний сар шиг байсан. Тэгээд тухайн үед Duke-ийн баг хамгийн шилдэг тоглогч нь Con Knobel байсан байхгүй. Тэгээд хүмүүс ч бас энэ Cooper Flag-ийн тим бас арай өндрөөр үнэлэгдсэн биш үү гэдэг тийм яриа бол гарч ирсэн. Тэгээд 2 дугаар хагасаас Cooper Flag бүр алсан байхгүй. Тэгэхээр яг одоо тэр дүр зургийн дагуу тоглолтонд яг одоо будагийн хэл дээр өстой минутаас минут нь те өстой сайжраад үнэхээр гоё. Тэгээд Cooper Flag бол өстой нөгөө нэг сагсан бөмбөг тэр яг зөв миний зүгээр хамгийн дуртай тийм нэг төрлийн тоглогч байгаад байгаа байхгүй. Үнэхээр одоо бүх юм хийдэг. Тоглогчоос хүсдэг. Тий. Тэгээд ийм од тоглогч байж ийм үүргийн тоглогч шиг ийм менталититай ийм өсөглөн ингэж тоглодог. Тэр нь бол үнэхээр гоё. Тэгээд Cooper Flag бол үнэхээр бол энэ багт одоо нөгөө Luka Doncic-ыг алдсан тэр одоо гашуудлаас одоо бүр ингээ аварсан тий. Үнэхээр гоё тоглож байгаа. Тэгээд одоо цаашдыг нь ирээдүй бол үнэхээр том хөлөлттэй бол байгаа тий. Тэгээд Dallas хотын ордон буцаад үрдэг болж байгаа тий. Cooper Flag гоё юм л дөө. Тэгээд Dallas Mavericks азар авсан тий. Тэгвэл одоо яг тэгээд олон жил ярих байх дөө. Одоо Cooper Flag одоо 18 үеч хардаа зүгээр нэг волейбол тоглолтыг одоо энэ NBA-гийн сайн хамгаалж хэсэг хийгээд байхгүй. Шууд ингээл дайраал тэг өөрөөр мөргөөл дээшээ яваал. Энэ бол яг нэг Cooper Flag-ийн тоглолт байхгүй. Тоглооны тоглолт байхгүй. Kawhi Maverick бол юм чиний тоохгүй мөрөгчлээ шүү дээ. Clippers эсрэг тоглолт. Зүрх зорилттой яг хэнийг ч эсрэг яг тэрийг хийж байна. Тэр маш тийм дайчин шартаа тоглогч. Тэгэхээр гоё тоглогч. Тэгээд Anthony Davis эргэн ирээд яг Cooper Flag одоо Anthony Davis гээ 4-5 дээр тоглохоор бол үнэхээр гоё болж байгаа. Тэгээд Ryan Lambert, Brandon Williams гэдэг яг одоо бол би зүгээр Dallas Mavericks-ийн тоглолтыг бол үнэхээр одоо хүлээж үздэг болоод байгаа. Үлрэлийн ихэнд бол үнэхээр бас аргуу байсан шүү дээ. Үнэхээр одоо довтлогоо нь бол ёо бас л нэрээ. Тэг хэцээс ер нь уучрал үе байсан шүү дээ. Тэгээ гоё наа гоё. Тэгээд яг хөө гэхдээ мэдээж дээшээ юу гэдэг плей-оффын байрал гэдэг бол үнэхээр бас боломж бол хол байна л да. Гэхдээ тэгээд плей-ины байрал дээр байж хахад Kyrie ирээд тэгээд энэ баг бол бас л аюултай багууд нэг л хэврэл байх бах тий. Kyrie гол нэг хизээ орж ирэх юм тий. Kyrie ер нь нэг бүх хотын үеэр зөв миний хувьд ч ирчих болов гэсэн таамаг бол байх. Дараачаас л айгүй олон янзын шуун байсан шүү дээ. Жишээлбэл Christmas-ийн үеэр ирнэ гэсэн. За тэр бол худлаалаа л үүдээ тий. Тэгээ он гараад тун удахгүй гэж хэлсэн. Бас тэрэн дээр яг ийм албан ёсны мэдээлэл байхгүй зүгээр ийм хүмүүсийн ярьсан хэлсэн л юмнууд байгаа юм л та. Одоо хэдүүлээ чи мэдээлэлтэй хамгийн ойрхон байдаг хүн. Янз бүрийн шуурхай мэдээний хүн ажил суучаад тий. Тий. Манай шуурхай мэдээний хүн маань хамгийн дөрөнд бараг зарлах байхаа л гэж бодож байна. За тэгвэл Dallas дээр одоо ер нь ийм шуумууд айгүйх гарч байгаа. Daniel Gafford, Klay Thompson, D'Lo 3-ыг бол солихын бараг тодорхой болж байгаа шиг байна. Тэгэд Anthony Davis-ийг ер нь яах бол гэж бодож байна. Anthony Davis-ийг зөв яах вэ? Би зүгээр хувьдаа бол сольжосоо л гэж хүсэж байгаа. Яг гэх юм бол Anthony Davis нэг нөгөө Luka Doncic солилцоонд орсон гэдэг нэг тийм нэг хар юм дандаа явах байхгүй Dallas байх юм бол тэгэхээр нэг өөр газар нэг өөр chapter шинээр эхлэсэй л гэж бодож байгаа. Би зүгээр Anthony Davis аим хайртай. Миний хамгийн хайртай тоглож байна. Тийм учраас яг хөө тэгж бодож байгаа. Гэхдээ нөгөө талаар яг одоогийн тоглолтоор бол ингээд Kyrie ирчихээр бол бас ягаад AD үлдээгээ те цааштайгаа AD-тэйгээ цуг Cooper Flag-тайгаа явж болохгүй гэж бодож байна те. Шийдвэр гаргахад угаасаа хэцүү байгаа л та. Энэ бол яг 50-50 л байгаа. Яг одоо солиод яг Cooper Flag дээр тулгуурласан бага бүрдүүлээ, драфтаа сонгоё, залуу тоглогч тавья гэд явал бас гоё л шүү дээ. Яг одоо яг энэ багийнхаа яг хаа хүрхийн яг бас толтон явж үзмээр л байгаа хэл та. Тэгэхээр хэцэн солилцоо болохгүй байх магадлал нарийн өндөрч байх юм бол. Яг одоо хэрвээ Anthony Davis-ийг үнэхээр үн хөргөө солидог бол болж байна. Хэрвээ тийм хямдхан бол яах юм? Anthony Davis-тэй байж л та. Тийм үстэй. Anthony Davis-ийг цаашаа солино гэдэг чинь Luka Doncic-ийг цааш нь юу болгосон бэ л гэдэг тийм шүү дээ. Яриа цааш нь гарах байхгүй юу? Харин. Одоо жишээлбэл Торонто руу Jakob Poeltl Quickly 2-оор солих юм бол тэгэл Luka Jakob Poeltl Quickly 2 болгосон л гэж ярина шүү дээ. Тэгтээ солилцоо хийж дүүрч бол яг тиймэрхүү тоглогч руу бол явахгүй шүү дээ. Яг гол нь драфт ирэх авахыг зорих байх л та. Яа, тэгтээ нөгөө нэг AD одоо нөгөө шинэ баг нь нөгөө Max Green сонголт юм. Тэгэхээр AD-г бол нэг тийм өндөр үнээр бол авахгүй л бодож байна. Хэрвээ солилцоо болох юм бол. Тийм. Тэгэхээр
Далсын хувьд нэг тийм хоёрдмол байдалтай болцоод байгаа болов уу гэж бодож байна. Амар зөрөгтэй биш бол амар хурдан шийдвэр гарч чадахгүй хөө Далсын удирдлагатай. Тэгэхээр нэг карьер ирэх нэг харъя да. Тэгээ яг энэ баг яг карьерээд нэг формд ороод эхлэхээр яг энэ багийн сийлинг нь юу юм те? Тааз нь юу юм гэдгийг бол бид нараас хармаар байгаа байхгүй. Тийм гоё л байгаад байна шүү дээ. Бодын хувьд сийлингийн одоо үгээс ч юм уу те дэнүрийн хэмжээнд харж чадчихэв. Хэцүү л дээ. Энэ бол хэцүү. Тэгээд яг бүрэн бүрэлдэхүүнээр хэр удаан тоглохын хязгаар нийлхийн гэдэг чинь бас амар асуудал болчих та. Одоо карьер өөрөн гэрлээ тэр үед дэвс яг тоглолт болгонд оролцож явах уу? Яг бүрэн бүрэлдэхүүнээр плей-офф эхэлтэл хэр олон тоглолт хийх үү гэдэг чинь амар асуудалтай. Тэгээ карьер чи яг 100 ийм хүнд гэмтлээс Тийм шүү дээ. карьер одоо 34 мөр 3 4-тэй бах те. Тийм 91 оных. 100-х наар л орж ирж шүү дээ. Тийм тэгэхээр чинь бас ер нь тэр бас нэлээд асуултын тэмдэг бол байгаад байгаа те. Лайвли тэгээд бас үлрэлэнд дуусчаар бас хэцүү л байна л та. Одоо сая нөгөө Гапертиг солих талаар гэдэг байна шүү дээ. Гапертиг солих одоо бас яг одоо үед бас хэцүү л байна л та. Гафортыг сольцохоор төвгүй болчих гээд байна. Яг тийм болчих тийм. Нодлон бас яг тэглүү. Тийм Яг шүү дээ. алийн солих вэ гэжсэн нэг нь үлрэлэнд дуусаал бас лайвли явах туслуу. Тэгэл солих өнгөрсөн шүү дээ. Лайвли ч угаасаа үлрэлийг бэртэлтэй эхлүүлсэн өнгөрсөн жил. Тэгээд Гафорт гараанд явж байгаа. Тэгээд Гафортыг солино гэж явж байгаад Антони Дэвсийг авсан бохгүй. Тэгээд дээрэс нь ягаад энд зүгээр энэ үлрэл эди медийг солиод ч юм уу, Гафортыг солиод ч юм уу нэг тийм унж үзэх хэрэгтэй вэ гэхээр нөгөө драфт ирэх нь энэ жилийн драфт ирэх нь өөрсдөд нь байгаад байгаа. Тэгэхээр харин цаашаа бол байхгүй шүү дээ. 30 он хүртэл. Харин байхгүй. 31 гэж. Харин тийм. Тэгэхээр хэрвээ зүгээр ирээдүгөө урт хугацаанд нь харах юм бол магадгүй энэ үлрэл унаад энэ жилийн драфтаас нэг сайн тоглож аваад Cooper Flag-тайгаа хослуулаа тий. Ингэж явах нэг тийм төлөвлөгөө бол байгаа. А гэхдээ харин тэр нь одоо хэрэгжихүүгүй юу гэдэг дээр бол одоо ямар хавах нь тий. Тийм бол баг карьерийг шатдаун хийжүүл зүгээр ихгүй. Харин тий. Эрсдэл хүлээж ирснээс. Тэгээд Антони Дэвис, Клей Томпсон тэгэл ер нь тэгээд бас нэлээд олон хожил авахар баг байгаа таахгүй яг үндэ бол тий. Уул нь яг бүр яг онохгүй болчиход байгаа байхгүй. Уулнаа чинь бүрэн бүрэлдэхүүнээр плей-оффын баг гэж яригдчихсэн баг байхгүй юу? Ер нь бол нэг 40 мөч очоор байгаа байхгүй. Тий. Тэгэхээр чинь плей-ины байралт байх гэдэг. Тэгэхээр тийм байна. Албаар унахад хэцүү тэгээд. Хоёрдуул байдалтай болчиход байгаа юм. Тий. Хэцүү болчиход байгаа. Яг уу одоо солилцоонууд хийгээд Клей Томпсон, Д'Анджело Рассел, Гаперт энтергээ солиод явуулчвал бас жоохон унах тийш байгаа юм магадгүй. Дээрээс нь одоо энэ хин Нажи Маршал эдэр чинь бас хөөрхөн үнүүр нь шүү дээ. Сэлгээний тоглож. Айгуу сайн байгаа шүү дээ. Нажи Маршал гоё гоо. Нажи Маршал PG Washington-ыг бол яг авч үлдэх юм шиг үл. Гэрээний сонголт сайн хийсэн. Хин байна? Caleb Martin байна тий. Caleb Martin-ыг бүр үзий яддаг ч нэгссэн. Даас бүр ингэдэг энэ нэг гөлөөс юм яах гэж авсан. Эдгээс нь нөө Лука Дончийн солилцоог яриад байгаа болохоос Caleb Martin, Quentin Grimes хоёрын солилцоо чинь бас л ер нь тий. Тэр бол арай нэг талтай цэвэр 100% шигтэй солилцоо байхгүй. Харин тэр Grimes очоод алдчих шүү дээ. Тухайтай солилцоо болох үед бол яг л win-win юм шиг санагдчихсэн тий. Яг л хоёлоо илээсэн. Одоо тэгээд Caleb Martin ч одоо мэдгүй. Caleb Martin ч тоглож байгааг нь би хараагүй. тоглохоос тоглохгүй нь их байна. Тэгээд тоглохоороо муу тоглож байгаа ингээ тий. Caleb Martin нөгөө нэг Gabe Vincent хоёрын замналж байгаа адилхан л та Miami-гаас яваад хоёлаа. Cody Martin нэг үлээ. Cody Martin чинь нэг багт гэрээтэй яваад л шүү дээ. Cody Martin чинь байгаа. Нэг байгаа. Амар гоё ах 2 байсан ч тэгээд. Хоёулаа нэг юм эвгүй шидэлттэй. Тэгтээ нэг юм хоёулаа адилхан тоглолттой тий. Cody Martin чинь нэр гоё үстэй нэг жил их гоё байсан да. Урчтай юм уу? Шалгалт байсан. Хоёулаа байдаг гэсэн шүү дээ. Тэгээд Miami-д Caleb байсан тий. Cody Martin чи бүр үнэ хүрээдсэн шүү дээ. Cody чи Индиана тоглож байгаа юм шүү. Индиана ч хөөрхийн нөгөө нэг эзгүй хээр тал болсон. Тэгээд янз бүрийн тоглолт 10 өдрийн гэрээгээр аваад ягаад гэлээ. Индиана хэцсэн. Тэгэхдээ явах таа тэгэхдээ. Тэгээд Индианаг нэг жил жоохон унжаахт нь манай хүн барилж байгаа хаа. 2 жил ирлэг нь болцсон байсан. За тэгээд Клей Томпсон эдэр бол ер нь бол яг нөгөө хайчих хэсгээ баг өөртөө шидэд энэ баг руу солилцоогоор явуулчихоо гэд ярианд гараад эхэлсэн юм шиг байлаа. Гафортыг бол Raptor сонирхож гин гэд мэдээ гараад эхэлсэн. Lakers ч гэсэн нэлээд шуумд орж ирж байгаа тий. Ер нь төвийн байрал сэлгээндээ хайж байгаа багууд л Daniel Gafford дээр айгуу их шуум гарчсан. Gafford айгуу гэмтэй дээр сүүл үед өөрөө харуулж чадахгүй болохоор тэгээ үнцэн нь унтсан л байна. Үнцэн нэг онцсон үед нь солих бас хэцүү л тий. Харин тий. Яг зөв. Юугаар солих
Багууд бол амар хямдхан авахгүй л үзэн шүү дээ. Тий. Ер нь одоо нөгөө солилцоон дээр үндсэн нь унтсан үед нь солих ч өөрөө багт амар алдагдaltaй л байгаа даа тий. Клей Томпсон одоо солихоор яг ямар руу явах юм бол та. Уул нь бол тоглолт нь бас гайгүй сүүлийн үед гайгүй. Дажгүй байгаа. Гэхдээ яг Клей Томпсныг яг авах баг Том Яготой тоглогчд сүүлийн жилүүд дээр нь очсон багтаа жоо гизүү гэдгийг бол айгүй харж байгаа шүү дээ. Бараг яах юм шиг. Буцаа Golden State руу явуулах юм шүү. Комингагаа гарсалыг гэдэг. Яг Клей Томпсон аль багт зүгээр юм болоо бодохоор нэг баг орж ирэхгүй. Нью-Йорк юм шүү. Сэлгэний шидэгч. Шамтын оронд. Шамтын гоё юустэй. Мэдгүй энэ жилийн манай яг багийн уур амьсгал бол амар гоё санагдчих. Тэгэхээр багийн уур амьсгал хийх хүн бол Клей орж ирээ самарч магтдаг. Клей ирээл гоё Мегатестэлэнтэй тэр Madison Square Garden-ы урдуул суугаал. Яа, нөө Тимотитэй найзцаа те Тимоти Кайли Вайлитэй найз. Нүл одоод ёо те. Гоё болж байна. Гэтэ яг Клейг бол яг нэг шидэгч хайж байгаа баг бол гайгүй 15 сая юу 16 сая юу гайгүй штэ гайгүй штэ магадгүй л юм. Клейн тоглолт моглолт гоё л байгаа л да. Гэтэ яг одоо том тоглогч жоох хэцүү байгаад дим аа. Тий, ер нь карьерийнхаа сүүлийн том тоглогчдыг авах жоох хэцүү. Хэцүү. Би барыг буцаагаад төрхий Warriors нь буцаагаад нөгөө body илтмэл дээр аваад. Нөгөө Wade яасан ш нэг 2 жил чойрж байгаа буцаа авчихсан ш. Тэр шиг юм хүсэж байгаа байхгүй юу? Чойрж байгаа та. Клейг гоё том одоо бизнес ч юм уу. Нэр бизнес таруулъя. Бизнес гоё те. Бизнес харуулах гоё шүү дээ. Бас бизнесийн орно гэсэн. Яг одоо гоё шийдэл яг тийм шийдэл хэрэгтэй үед клей бол гарч ирэл те. Асуудал байгаа шүү. Дээрс нэг клейч өөрөө тийм хувцалах хүрээнд гоё дуу болоод том ах болчих шүү дээ тэр чинь. Тэгээд энэ багт бол маш хэрэгтэй л бас тийм туршлагатай дуу болоо шүү дээ. Юу мөө байж болох юм те. Эсвэл Rockets дээр бас байж болох юм те. Сэлгэнээс байж болно. Detroit болох юм. Тэгээд угаасаа яг Dallas солилцоогоор Clean солилцоогоор бол нэг юм хүсэхгүй шүү дээ. Тэр нь бол яал тохиолдол зөөлөгч. Ер нь бол зүгээр салингийн зүгээр зайлуулж ийл гэсэн үг шүү дээ. Нэг Орландо ч юм уу. Яг сэлгэний шидэгч хэрэгтэй. Орландо. Тэгээд яг Орландо ч гоё л байгаа л да. Одоо Бэн ирсэн болохоор яа гэм бол тэ. Тэг яг мэдгүй Клей зүгээр Орландод сэлгэний SJSF-ээр гарвал надад бол гоё л санагдаж байна. Тэгээд Дасилва ч угаасаа PF тэр гарчдээ шүү дээ. Орландо гэхдээ нэлээд дип бүрэлдэхүүнтэй л дээ. Тэгэхээр Клей минутаас гэцүүлэх. Тэгээ одоо Black байна. Дээрээс нөгөө хим юм биш одоо Tyus Jones байгаа шүү дээ. Tyus Jones байгаа. Тэгээд нөгөө сэлгэний бас өөр гоё залууч байгаа. Jet Howard байгаа тий. За тэгвэл Dallas-аас хэдүүлээ цаашлаад сая Warriors-ыг нэгэнт ярьсан чи Warriors л ороо тэгээд хүмүүс одоо бүр надад ургуу болцсон бэлээ Warriors-ыг банк гэж өглөө тань гэд тэгээд өдөр болгоогоос Warriors төр мэдээ гарч байгаа ямар нэгэн мэдлээ тэгээд өдөр болго Warriors Lakers-ийн талаар медиаг донслох чинь өдөр болгоны тоглолтууд нь болохгүй байна тий одоо Steph ирснээс хойш энэ багч хоцсонгүй тэгээд 48 оноо Portland-ыг барахгүй нь ч юу гэсэн үг юм бэ тий тэгээд Golden State Warriors-ийн асуудал за тэгээд Jonathan Kuminga-гийн DNP нүүд за Brandon Bojamski-г солино гэсэн за Pat Spencer-ийн галзуурал гих мэт одоо юмнуудыг ярив. Гэхдээ хувцас солих өрөөнд болох гэж хараад шүү дээ. Ер нь бол ингээд нэг уур амьсгал хувцас солих өрөөнд болох байгаа хэцүү болчиход байна. Jonathan Kuminga-гийн асуудлыг л одоо шийдмээр байна л да Golden State. Яг яах үлрэлийн тоглолтууд нь гоё болж байгаа юм шиг санагдаадсэн шүү дээ. Хүн шиг байсан тий. Манай хүлгэн бүр магтаад ингээд нөө бичлэг оруулаад хүмүүс бол Kuminga амар дургу болсон л лээ. Миний тухайд бол нэг жоох Steve Kerr нэг жоохон буруу хүчтэй юм гэж бодсон юм. Ер нь сүүлийн үед нэг тийм бодол төрөөд байгаа байхгүй. Яг юунаас болоод байгаа юм мэдгүй. Би бол өмнө яг үндэ ийм тохиолдол харж ирсэн бол нэг санахгүй байхгүй. Яг Kuminga талбай дээр байгаад баг ашигтай юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Яг за яг миний бодол л да. Баг хожлолт нь Kuminga хэрэгтэй байгаа байхгүй. Яа тэгээд талбай дээр гарахгүй ашиглахгүй ингээд айгүй хэцүү байдал байлгаад байна л та. Тэгээд аль талаасаа л байдаг баг. Тэгээд тий ер нь Kerr ч асуудал байгаа. Kuminga ч асуудал байгаа гэж бодчих. Тэр хоёрын харилцаан дээр бол тий. За Warriors дээр би нэг жоохон бэлдэж ирсэн. За Warriors-ыг бол зүгээр би дэшээ явчаасаа гэж их найдаж байгаа. Миний ус үзэх хамгийн дуртай багууд нэг бас гоё дуртай гоё тоглогчнооч байгаа. Тэгээд за яг одоо бол 13 14 амжилттай. За 50 бас доош амжилттай болцоод байна. Тий. Тэгээд энэ багийн асуудал нь юу вэ гэхээр
яг би зүгээр тоон дээр үндэслээд асуудлыг нь олох гэсэн чинь бас ерөнхий хэцүү лээ. За хамгаалтаараа дүрт бичиж байгаа. Хамгаалт ирээд ингээд. Тэгэхээр энэ багийн хамгаалт бол боддог байхгүй. Тэгэхээр бид нар өмнө хийжлээс те энэ багийн хамгаалт боддог гэдэг яг харагдаж байгаа. За товтлогын ирээд ингээд 20 дөө. За энэ багийн хувьд бол товтлогоо болохгүй байна гэсэн үг те. За Стеф, Дреймонд, Жими 3 зэрэг талбай дээр байхад 100 товтлогоодод нэмэх 12 байна. Тэгэхээр энэ 3 байхад болж байна. Тий. За Дреймонд төв дээр байгаа минутанд нэмэх 4 байгаа. За энэ болж байна. За Стеф суудсан үед Жими байгаа үед нэмэх 6.5 байгаа. Тэгэхээр бас болж байгаа. Тэгэхээр энэ багийн асуудал нь яг юунд байгаа вэ гэхэд би нэлийн ухлаа. За нэгт бөмбөг алдал 27 бичиж байгаа. Маш их бөмбөг алдж байгаа. Дреймонд миний хамгийн хайртай болж байгаа. Гэхдээ Дреймонд маш их бөмбөг алдж байгаа. Тэгээд уул нь өнгөрсөн үеэрл Жими ирээд бөмбөг алдсан асуудлыг ер нь нэлийн шийдсэн бол энэ үеэрл бол буцаад ингээ хаад ирж байгаа юм. Тэгэхээр бөмбөгөө байж чадахгүй байгаа. Нэг том асуудал бол байгаад байгаа. Тэгээд зүгээр яг энэ тооны хувьд харах юм бол энэ баг бол ийм 13 14 амжилттай биш нэг тийм 17 11 ч юм уу ийм амжилттай байхаар баг байгаад байгаа. Тэгэхээр яг эхний одоо энэ 25 тоглолтын хуваар маш чанга байлаа. Стив Кер ч өөрөө хэлсэн шүү дээ. Ийм хуваарийг юу ч амьдралдаа харж ирсэнгүй гэдэг. Дараас 2 өдөр. Тийм дараас 2 өдөр. Тэгээд ийш тийшээ байнгын нисэж байгаа тийм ингээд маш тэгээ гэртээ нэг 10 тоглолт бусдын дандаа юунд эвэй тоглолтууд байсан. Яг хуваараараа эхний 10 талаа юм байна л да. Одоо нэг хамгийн хүнд байснараа нэгтэн Сакраменто дадаа гэж явж байгаа. Тэг яг тэгээд тэгсэн нөгөө хамгийн гол нь ярьж байгаа юм болохоор нөгөө маш хол газрууд ингээд туулж байгаа. Стив Кер бол тэн дээр бухимдаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэ багийн хуваарийг харсан чинь нэг сард бол ер нь бол баг гэртээ тоглох юм билээ. Тэгэхээр 1-2 сард бол энэ баг бол хожоод эхлэх болов уу гэж ер нь бол харж байгаа. Миний хувьд шүү. Тэгээд Стефен Кори гайхалтай байгаа. Стефен Кори энэ бол 20 сарны 6 оноод үнэлж байгаа. Энэ нь болохоор карьерийнх нь 3 дахь үзүүлэлт. Тэгэхээр Стефен Кори карьерийнх хамгийн оргил үлрэлийг бол өнгөрүүлж байгаа гэсэн. Тэгээд Стефен Кори 48% товтлогоотой холын зайнаас 41% шидэж байгаа. 50-40-90-ийг баг хийж байгаа. Тэгэхээр Стефен Кори гайхалтай. Энэ зүгээр All NBA нэгдүгээр багийн төвшөнд тоглож байгаа байхгүй. Тэгэхээр энэ баг одоо сайн тоглох заавал шаардлагатай. Стефен Кориг ийм байхад бол одоо сүүлийн 2 тоглолтод 87 оноо аваад сая Портленд эсрэг 48 оноо 12 удаа холын зайнаа шидэв те. Хожигдж байгаа байхгүй те. Эцэг бид ийм хардаг байлаа те. Тэгэхээр бусдын сайн тоглох хэрэгтэй байна. Ер нь сул шийдэлтүүдэд оруулах хэрэгтэй байна. Илүү хүчтэй тоглох хэрэгтэй байна. Тэгэхээр би түрүүндээ бас будааг хэлдээ бас саналдаг байна. Стив Керийг бас жоохон буруу бас өгж болно. Яг гэх юм бол Стив Кер хэдэрхий ийм тогтмол биш байгаа. Яг гэх юм бол нэг өдөр маш өөр гараад нэг маш өөр юугаа тоглогчдыг тоглуулаад дараагийн өдөр нөгөө тоглолтод тоглохгүй гэх тээ. Тэгэхээр ингээд энэ тоглогч нарт бол маш тийм яг тогтмол одоо нэг форма барьж тоглоход бол маш хэцүү байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй тэр Стив Кери энэ одоо ингээд маш их өөрчлөлтөд арга барил нь бас магадгүй энэ багт хор болж иж магадгүй. Одоо нэг ийм юм байдсан шүү дээ. Тоглогчид нэг тогтмол минуттай байх хэрэгтэй тийм. Одоо жишээлбэл танах дээр тоглоход Микал Бриц ойлгомжтой 36 минуттай, Жош Харт 30 гээд Warriors дээр тийм юм огтохгүй. Моус мүүдийн нэг өдөр 30 минут тоглосноо нөгөө өдөр нь 12 минут. Пожемский нэг өдөр 25-аас дээш минут тоглоо нөгөө өдөр нь баг 10 минутаас доош тийм. Тэгээ Quentin Post тоглох юм уу тоглохгүй юм гэдэггүй. Trace Jackson-ээс ашиглахдаггүй. Нэг тоглогчд нь одоо нэг тэр багийн эсрэг тоглондоо гэсэн юм ямар ч юм юу байгаад байна л та. Ер нь бол нэг тийм за энэ 9 тоглогч манай ротейшны гол тоглогч гэдэг ч юм уу нэг тийм бол байгаа шүү дээ. Тэгээд энэ тоглогч нар өмнө нь одоо юу гэдэг чи одоо энэ тоглолтууд тоглоно гэдэг. Тийм жоохон ойлгомжтой байхгүй болохоор магадгүй Стив Кер тэрэн дээр жоохон хитрхи одоо ингээ одоо нэг аштайгаад байна. Өрсөлдөгчтэй тааруулах гад ч юм уу те. Ингээд байгаа юм болов уу гэж бас бодоод байгаа. Гэхдээ зүгээр Стив Кер бас мундаг л да. Тэгээд мэджил байгаа бэлэмтэй. Яг хөө Стив Кер дээр дээрэс нь Кумингаг одоо ер нь зарыгээд байгаа шүү дээ. 1 сарын 10-нд. Үнийг бүр ингээд шал олголоо. Энд тоглогчийг ч одоо их үнээр авах одоо юу баг хинээр солих юм уу? Одоо Никсээс яриул юм те. Никсээс яриул нэр хүн байхгүй одоо Ябуселигээр солих юм яах юм. Тийм болчиход байгаа байхгүй. Макбрайтийн үн хүрхгүй шүү дээ одоо ингэж тоглож байгаа юм. Нэрээ бодоод үзэхэд цалингийн нүүцүүлсэн ч гэсэн. Үлрэглийг аягүй гоё л эхлүүлсэн дээ тийм. Тэгээд
Манай өөр гимтэд тэгээд ротээс гарцсан. Тийм. Уул нь яг нэг 2 тоглолтод гараанд гаргаж үзээ тоглуулсан чинь нөхөр бүр 12-оос 1 гэж товтлоо цайхан уларсан. Тэгэл Кэрийнхаа шиг хөтлөгчөд шүү дээ. Тэгэл буулсын эсрэг واخгүй. Буулсын эсрэг DNP явна гэдэг чинь. Ямар ч гарааны төвшин ч юм уу сэлгээний ротейшны тоглогчд байж. Ер нь бол ийм байдаг байхгүй. Warriors-ын сагсан бөмбөг залуу тоглоход үйл амар хэцүү сагсан бөмбөг. Яг гэх юм бол энэ чинь нэг маш тийм нэг катууд, motion offense тэг ингээд маш тийм толгой ажилтдаг, маш тийм хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. 0.5 секундын товтлогоотой. Тэгэхээр ер нь бол бөмбөг аваад чи дараагийн шийдвэр заавал гаргацсан байх хэрэгтэй гэдэг Стив Кэр заавал тэгж харж идэг. Тэгэхээр энэ нэг залуу тоглогч нарт тэр одоо туршлага нь гэх юм уу, тэр одоо тоглолтын арга барил нь шууд суухад бол маш хэцүү байдаг. Тэгэхээр залуу тоглогч нар бол яг энэ Warriors төр ирээд бол бас тийм өгөөжтэй байгаа залуу тоглогч нар бол ховор байгаа байхгүй. Тэгээ Куминга бол 3 жил одоо сурсангүй шүү дээ ч гэж. Нэрээ годолч юм. Мүүди бол арай гайг байгаа. Куминга бол мүүди ч угаасаа бөмбөггүй тоглолдог тоглогч тий. Бөмбөгтэй. Тэгээд Стив Кэри одоо яг тэр нэг тоглолтын арга барил, тэр нэг motion offense-ийг хэрэгжүүлж байгаа, тэр хурдан шийдвэр гаргадагт бол хамгийн тохирж байгаа нь бол Брэндон Божимский байгаа. Брэндон Божимский илүү IQ-тай тоглогч байгаад байгаа. Тийм учраас илүү Брэндон Божимскийд найдаж тоглуулж байгаа. Тэгэхээр Стив Кэри өөрөө нэг зурагтай байна. Тэрэнд нь одоо Кумингад харахгүй л байгаа. Тэрнээс Куминга бол авьяасаа тоглогчдыг бүгдээ мэдж байгаа. Тий. Дээрэс нь одоо тэгээд өмнөх жишээ шүү дээ. Джеймс Вайсман цогцаагүй. Тэгэл хүссүүсээгүй явуулсан шүү дээ. Тэгэхээр ер нь нэг Стефен Коритэй тоглоно, Дреймонд Гринтэй тоглоно гэдэг чинь өөрөө тийм том ачаал. Айгүй их юм шаарддаг залуу тоглогч нас. Тэр энэ жилийн тэр руки ямар гоё залуу бай тээ. Will Richard. Одоо гэхдээ энэ багийн ингээд сул тал нь болоод байгаа хөөхгүй сүүлийн 3 жил харахаар. Ингээд ямар ч тоглогч ирсэн ингээд нэг болохгүй те. Одоо Бади Илдмилди форум унчлаа шүү дээ. Өнгөрсөн жил яасан гоё үйлж байгаа л энэ жил айгүй орон гарав. Бади Илчин бол одоо фэнтези дээр хүсээ сонгодог ус одоо зүгээр хогон дээр хаягддаг тоглогч хэлсэн шүү дээ. Авч гараад. Warriors тэгээд энэ яг солилцоо намын цонх хаагтахаас өмнө хийх юм нэлээд байгаа юм шиг санагдаад байна. Одоо Кумингийнхаа асуудлаас салаасаа за бүр болохгүй ямар ч хамаагүй нэр тэг явуулсан л дээр байлгүй. Тэгэж багийн уур амьсгал унаад байгаа юм л тий. Тэгээд дээрэс нь бас Жими жоохон өвдгөн жоохон болохгүй л байна даа л гэж бодоод. Ер нь нэг өнгөрсөн жил нэг ирээд хайхтар гой төсөлттэй гой зөгцөжсэн нэг жоохон тийм бие нэг жоохон нөөгөөж байгаа юм шиг заримдаа тэг санагдаад байгаа. Жимээр нэрээс сүүлийн жилүүд тийм нэг Баатларын сүүлийн үйлдвэрлэлийн эдэн тоглолтууд биш сүүлийн үйлдвэрлэл дандаа л тийм багтах шүү. Тийм үлэлийг дандаа тэгж эхлэж байгаа байхгүй. Орж гараад. Тэгээд солилцоогоор очиод яг фокуслал тоглоход бол алсан шүү. Жими бодлооч нэг тийм жоохон бие нөгөөд яг тийм хэрэгтэй үедээ араагаа өөрчлөлтөд тоглож байгаа байхгүй. Тэр чинь сайхан нөгөө Майами амарч байгаа хэлсэн шүү дээ. Хитэн тоглолт ерөөс тоглоулаагүй шүү дээ. Би бол Баатларыг тоглосонд Майамид сүүлийн тоглолтоо хизээ хийснийг бол санахгүй. Тэгээд одоо тэр мөр чинь тэгэл багийн уур амьсгал бол нэлээ эвдэн л дээ. Яаж утсан те. Тий. Гэхдээ одоо Гэтэ би зүгээр яг нөгөө нэг статистик тоон үзүүлэлтүүд нэлээ ухаад харахад бол би бол энэ багийг гайг байна л гэж үзэж шүү дээ. Нэг сард бол хожлуудаа аваад за би бол эхний 6 гэж харахгүй байгаа. Өмнөхөр харахгүй байгаа. Хэцүүлтэй. 7 дээр бол шоогоол байж явах болов гэж найдаж байна. Тэгээ би энэ багийг бол үнэхээр үзэх дуртай. Би бол Стефен Кори, Дреймонд Грин энэ багийн систем сагсан бөмбөг үнэхээр дуртай тий. Энэ багийг бол дахиад плей-офф хармаар байгаа. Тэгэхээр тэгж л найдаж байна. Тэрнээс ч одоо нэг контендер баг аврагын төвшин тоглоно гэдэг бол тэр бол мөрөөдөл болсон л доо тий. Хэцүү. Гэтэ тэр өндөр төвшөнд хармаар байна тий. Стефен Кори одоо ийм тайлтай байгаа жил нь. Тэгэхээр солилцоогоор гой том нүүдлүүдтэй юу байдаг юм бол дөө. Солилцоогоор том нүүдэл хэцүү маш хэцүү. Гэтэ би Сабансыг хармаар байгаа. Одоо бүр хүмүүс бүр илтвлээ дууслаа шүү дээ. 2 жилийн өмнө л Warriors авчихгүй тий гэдэг шиг. Сабонси тэгээд тэгэл Жими орно шүү дээ. Хэрвээ Сабонси авахын тулд. Жими юм уу Дреймонд авах. Тийм хүссүүсээгүй. Дреймондын цалин чинь 25 сая шүү дээ. Тэгээд Дреймонд Куминга 2-ыг явуулах байхгүй юу? Тэгэж хүрэхгүй дээ. Ер нь дахиад Сабонс чинь 40-тэй юм билээ. Би харсан өчигдөр 40 биш үү? Тэр нь 40. Тэгээд тэрэн дээр чинь дахиад нөгөө нэг хим энийг одоо баахан нэг 2-3 сая цэлэнтэй нөхдүүд байгаа шүү дээ. Одоо Сет, Мелтон, Зэлтэн, GP2 маяг гэх тэдрээс л орхол байх л та. Тэгээ нөгөө талаас чи болж өгвөл Монко өгөхийг хүснэ. Тэгээ эсвэл Бади хилттэйгээ явуулаад тэгээ мэдхгүй яа тийм байгаа. Зах зээл дээр тэгээд Warriors-ыг гоё дийжлэгч тоглогчд бас хэцүүл яана л та тий. Тэгээ Warriors ч одоо Дреймондыг явуулчих Сапонисыг авч хацаа их. Харин одоо би бас Warriors-ыг Дреймондгүйгээр бас төсөлж чадахгүй л юм л та. Нөгөө талаар тэгээ Жимиг явуулаа Сапонисыг авчирвал зүгээр цалингийн л таналт хийж байгаа болохоос. Тэр бол хотлоо амар. Одоо нөгөө нэг Жимити байсан таазнаас Сабонистэй таазан хамаагүй доошоо гэж үзсэн. Би тэр үстэй энэ багийн
хамгаалтын рейтинг дөрөвт. Энэ баг хамгаалтаар хожиж байгаа. Draymond явлаа. Энэ хамгаалт чи 10 үед 20 рүү орч. Draymond чинь тим амар нөлөөтэй. Stephen Curry тоглоом дээр маш том ачаа үүрдэг бол Draymond яг адилхан ачааг хамгаалт нь үүрдэг байхгүй. Тэгэхээр энэ багийн амин сүнс. Тэгээд дээрэс нь Steph-тэй нэг гар нийлэх те одоо нэг ойлголцох төр бол Draymond шиг тоглож байхгүй шүү дээ. Гэхдээ багууд ер нь сүүлийн үед Warriors эсрэг үнээр тоглож сурцсан бэл. Зүгээр том гаргаал очиж. Одоо тэр Minnesota жишээлбэл Edwards байхгүй мөртлөөс дөрвөн том тоглогчтой баг тоглосоор байгаа ч гэсэн шүү дээ. Gobert, Reed, McDaniels, Randle дандаа 6-аас дээш өндөртэй. Сүүлд бас Portland дараа Sharp холбогч дээр гарангуудаа Avdia, Grant, Camara, Kling энэ тавтайгаа дуусгачихж байгаа байхгүй. Ерөөс өндөрлсөөр байгаа л очиж. Одоо тэгээ Warriors дөр зөрүүлээд Quentin Post-мостыг гаргахаар тэгээд зүгээр шидэггээ хаяа тэгэл хожиж. Тэгээ одоо Horford энэ төгч байгаа. Horford дэр нь ирэх төгч байгаа. Тэгэхээр Horford ирэхээр бас арай ер нь бол жоохон балансчаад ирэх болов уу гэж бодож байна. Тэгээ Horford ч нэг хоёр тоглолтын за нэгтэн л нөлөө үзүүлэх багт. Ер нь энэ жил бол жоохон биш болцсон байгаа дэлий. Horford гаж гоё шүү гоё. Horford бол нөлөөтэй хэвээрээ. Чухал тоглолтод бол сайн нөлөөтэй тоглолт л доо. Яг үлрэлийн уртад бол тэгээд угаасаа олон тоглолтод Horford-аас эрг нөлөө харна. Тэгээд дээрэс нь үлрэлийн уртад энэ багч хөгштөөд байна. Сүүл рүүгээ ингээд тамирын дуусаад бүр ингээд яг дөрөвдүгээр үед бүр ингээд Steph тэр сүүлд Portland эсрэг зүгээр ингээд сул оролтоо алж илээ шүү дээ. Тэр ядарцсных аахгүй юу? Тэр уул нь 48 оноо аваад яг Баатар болохын даван дээр тий. Тэр ингээд бүр ингээд сугарч гарч ирээд сул оролтоо зүгээр ингээд тэр ядарцсных шүү дээ. Хизээч эд үе Steph тийм юм алддаг байхгүй уул нь. Тэг Jimmy-гийн хувьд нөөж байгаа нөгөө талаар Jimmy яг тийм яг хүссэн shot creator нь байж чадахгүй юм л та. Draymond-ийн хажууд байхаар хин нэгэн заавал одоо 3 дээр байж шаардлагатай ч юм уу. Jimmy ч юм бол тийм 3-ын зайны treat бол биш шүү дээ. Тэгээ заавал тулж очиж хамгаалал ингээл яах юм уу. Тэгээд нөхөр бол илүү ингээд доош алдаа авахгүй шүү дээ. Дундаас товтолдог. Тэгэхээр хамгаалахад бүр амархан болоод л. Яг хөө би бол Jimmy бол яг тоглох юм бол гоё л болж яг л гоё зогсож байгаа л гэж бодож байна. Гэтэ би тэр өвдгөн жоохон асуудал хэвээрэл байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Ерөөсөө л нэг тийм сүүлийн үед нэг тийм заримдаа нэг доглооч байгаа юм шиг. Тэр нэг өвдгөний асуудал нь бол дахиад сэтэрчүүдээ л гэж бодоод байна. OKC-ийн эсрэг бол бүр нэгдүгээр үе тоглоомготаа тэгээ болцсон шүү дээ. Бэртлэгийн хэцүү байд юм аа. Нэг бэртлэгийн тоорогчор хэцүү. Тэгээд Steph гайхалтай байна. Steph үнэхээр ганган биш. Степийн ганган байгаа жил гоё өрсөлдөөнийг харахыг хүсэж байгаа бах та. Степчүүд 30 оноо тоглолцсон шүү. Юу ямар нэг өөрчлөлт хэрэгтэй юм шиг санагдсан. Гэхдээ гэлээгээд яг юуг нь өөрчлөх юм бэ? Гэхдээ нэг юм тоглогчдын хамгийн сүүлийн нэг юм одоо пик үлрэлүүд нэг ингэж байж байгаа л тэгэл плей-оффын 6-7-оор гараад тэгэл дууст юм дөө. Тэр LeBron-ыг тгсэн шүү дээ. Тэр 23 билүү 4 онд чинь онооны дунд чинь амар өссөн шүү дээ. LeBron ч одоо сүүлийн 2 жил бол 25-аас дандаа доош оноотой байна шүү дээ. Тэгэд Кобигийн тэгжсэн, өөр чи хинийх тэгжилээ. Тэгээд энэ багч одоо энэ ингээ хожигдоод эхлэхээр одоо үлрэлийн 2 дугаар хагас руу энэ баг дайрах байхгүй. Тэгэхээр дайраад хамаг хүчээр шавхаад эхлэхээр бензин дусах гэдэг байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө нэг 82 тоглолтын хөгшин багийн нэг сул тал нь харахгүй л байгаад байгаа. Тэгээд хэрвээ зүгээр нөгөө нэг шууд одоо плей-офф эхлэх юм бол хамгийн аюултай богд нэг штэ. Энэ бол түрүү жил бол одоо нэг тамирын тасраад баг орж ирсэн шүү. Тэгээд Хьюстонтэйг арай гэж өстө туршлага зааж үзсэн. 7 тоглолтод бүр арай гэж үзсэн. Тэр бол үнэхээр аим шиг зураг байсан. Амь тавьсан шүү. Тэгэл Миннесота дээр тэгээд дуусчих байгаа байхгүй. Стеф гинтэл Батлер нэг тоглолт нэг авангаа алдаал тэгэл дуусчих байгаа. Тэгэхээр жоохон одоо нэг юу гэдэм. Гэхдээ би ер нь бол Батлерын цалинг бол фейл болсон гэж боддог. 60 сая гэдэг бол арай өндөрдөг. 19 оноод унтчилдаг 5 assist гэрний сонголтоо. Магадгүй 40 саяар байсан бол 2 сайн тоглогч авах боломж байна. Тэгэхээр Жимиг авахын тулд нөгөө Грэгийн Макс Грэгийг сунгахаас өөр аргагүй л байсан л та. Харин нөхөр өөрөө жоохон том нүцэлтэй. За сая зал нэр хэцүү л юм л та. Тэгээ нэг сар тожноо. Warriors фанад бас тэгж бас сэтгэлээр унах хэрэггүй шүү. Бас Warriors өрсөлдөөнд бол байгаа. Би бол байгаа л гэж байна. Фэнүүд нь бол финалд гарнаа л. Өрөндөө чанга өрсөлдөөнд дотор бол. Одоо тэгтээ баг Phoenix эдрийг орой гүцэд ороод ирчих واخ. Phoenix ч нь бол нэг ганц хоёр ажлын зүрхтэй. Ер нь би West ингээ харахад за эхний 6 ер нь баг гин чигээл явчих болов уу гэж бодож байна. Тийм Houston, Minnesota, Spurs, Lakers-тэй нөр. Тэгэхээр 7-8 дээр бол би бол энэ Warriors, Suns 2 ер нь бол баг байчих юм биш үү гэж ер нь бол хараад байгаа шүү. Тэгэхээр юу зарыг да тий. За зок гэдвэл дараачихаа баг руу хэдүүлээ орцгоё. Дараа нь бол хэдүүлээ.
Нөгөө л нэг энэ үлрэлийн турш одоо драмаг нь ярьлаа, тоглолтуудыг ярьлаа. Тэгээ сүүлийн 21 тоглолтонд 2-19 гэдэг амжилттай. Лос Анжелес Клиперс баг. Өнөөдөр их гоё мэдээлэл гаргацсан байл л те. Манай баг Дерек Джонс Жуниорыг ирэхээр жигдрэх хараанд орж тоо. Юуца Зөбөц, Джеймс Харден, Кавай Леонард 3-ыг солихгүй. Тэгээ манай баг плей-ины төрлөө өрсөлдөнө гэд мэдээ гаргасан байлээ. Гэтэ би өвдөө бол Clippers яг сүүлийн тоглолтуудад арай чанарчиж ирж гинөө та гэж бодод байна. Тэгээд ер нь бол Clippers-ыг би нэг плей-энд бол ороод ирчихнэ гэж бодоод байгаа юм да. Одоо тэгээд Гэтэ харуулаа юу? Тэ 9-10-аар ороод ирчихэндээ л гэж бодоод байгаа. Одоо тэгээд бодсоор байгаа дуусчих нь уу юу? Одоо бодсоор хөдөлж одоо бүр ингэ тасарлаа. Гэхдээ харин тийм ээ харахаар өстө хэцүү арай л хойшлж байна. Одоо жишээлбэл сүүлийн хэдэн тоглолтууд дээр бүр ингээд яачиж байгаа хөөхгүй. Танаа л сүүлийн мөчд очигдаад байгаа хөөхгүй те. 3 яхигүй сайхан дээр мээр нь явж байгаа л. Гэхдээ яг харахаар одоо хожлын цовруул үүсгээд явах хэмжээ бас биш байгаа байхгүй. Биш харин биш. Тэгэхээр одоо ийм олон хожигчаад идэг. Одоо тэгэл сайн тоглоод нэг хожоо ингэ хожигдоод явна. Гэлээ хэцүүлтэй өрнөдтэй. Одоогийн Clippers Portland-аас илүү баг уу? Portland-аас одоо жирүүм рүү ирчихнэ гэж бодохоор Portland-аас илүү болохгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи плей-ин хэцүү байгаа. Memphis бол бүр илүү гарч чадахгүй байхгүй. 3 хожигдлаа. Utah баг хожигдчихлээ. Яал. Utah ч зүгээр үлрэлийн ихэнд машинд чажид харчаа. Одоо маргаашийн тоглолтод OKC-д тоглоно. OKC-д тоглолтод шууд хаардаг. Өө чи тоглохгүй. Аут болгоцсон шүү. Өө тийм үү? Тэгсэн. Маргаас тоглохгүй. OKC угаасаа уураа гаргах хаа. Шууд OKC-гүүд шууд буугаад өгч байгаа. OKC агсан тавих хаа. Spurs эсрэг тажигдсан. Тийм. Тэгээд мэдгүй би зүгээр яг нэг болж байгаа яг хожиж байгаа ч нэг болж байгаа баг нэг арай өөр үү. Энэ баг л нэг л мэдгүй нэг хожлын цуврал аваад ингээд нэг тийм тоглолтоо олоод гэсэн яг одоо бол нэг тийм 4 зураг ерөөсөө л харагдахгүй байна. Энэ баг ингээд хамгаалт дээрхээ рейтингээр 26-ад явсан ивэр. Сүүлийн 5-д. Тоглооны рейтинг сүүлийн 10-д явсан ивэр. Уул нь Крис Болыг багаас асаад бүх одоо нөгөө шүдний өвчин арилгана гэдэг. Гэж байгаа тэр нь бас нэг хэцүү л болж. Тэрхий их одоо энэ багийн нөгөө эргэн тойронд амар их драма аваад байгаа. Тэр зөвхөн сагсан бөмбөг тоглох дээр биш энэ маш олон их драма гараал тий шоумууд гараал ингээл өстөө ингээд. Тэгээ зөнгүүч одоо нөгөө Крис Болын ягаад хассны тухайч ингээл нөгөө Романо Шелборн ч ингээд амар том урт нийтлэл ягаал тий хайлууны парти зохиосон чи хин ч ирээгүй ч жаах ши тий бүр ингээд ийм сагснаас гадуурх яриа бүр арай их юм аа. Угаасаа тэгэхээр жаргахгүй л ах шиг л тоо сүлбит. Угаасаа тэр гэхдээ би бүр тэрийг уншичаад яг яас гайхсан. Тэр чараа хайлуун гэдэг чи өвлөрлийн эхлэл ахгүй. Эхний 7 хоног л ахгүй тий. Тэр чи яг Clippers нэг 2-2 юм уу 3 амжилттай явжсэн. Тэр үед ингээд гоё ингээд vocal leader хүн гэдэг чи өөр ахгүй. Джеймс Харден бол хизээч багийн vocal leader байгаагүй. Кавай Леонард ч гэсэн. Тим юм нь бол нөхгөөд тэр чи багийнхан том ах штэ ингээд хэдэн сар хамт бэлтгэл хийцээ те энэ хотын энэ багийн ер нь франчайз гоут нөхгүй тэр үнийг л зүгээр үл тооцсон байгаа байхгүй зүгээр Брэдли Билл зубц 2 ирээд 3-4 үлээ хоол идсэн юм шиг байгаа юм миний ойлгосноо тэгснээ тэр сүүлд бас нөө Ялтахын хоёрын од хоёрын подкаст нэр сонссон чи Крис Бол сэлгээний тавтаараа бэлтгэл дээр тоглоод гарааны тавтаа алсан гэсэн бүр тэгээ нөгөө нэг химинтэй чинь жоохон үг хаилцаад хамгаалтын тасгалжуулагч нь Джеф Ванганд дээр үг хаилцаад. Ер нь тэрнээс эхлээл жоо үйл ойлголцол нэг ихссэн гэсэн. Тэр нөгөө нэг юу нэг юм яваадсан мэт ягаа. Хэнийг Кавай Леонардыг хэнийг клик хамгаалуулад яасан чи Кавай нөгөө нэг яг клик дагаж гүөх нь амар хэцүү. Тэгээд хамгаалтын нөгөө coverage-ийг солилцсон чинь Джеф Ванганд чи одоо хэн болоо солиод байгаа юм те. Миний одоо хамгаалтын төлөвийг яага өөрчилдөд байгаа гэдэг. Тэгээд тэн дээр нэг тийм асуудал үүсээд тэнгууд чинь CP дараа нь Ливэ гэдэг нэг тийм одоо нэг юу постлсан байгаа байхгүй одоо story дээр story постлсан байгаа байхгүй Ливэ гэдэг чинь болохоор юм одоо юу гэдэг чи чамд яг Джеффагаад хэлсэн юм шиг байна те чамд тийм Ливэ байхгүй шүү гэдэг одоо чамд тийм эрх мэдэл байхгүй шүү гэж хэлсэн байгаа байхгүй тэнгууд нь тэрийг нь дараа нь Ливэ гэдэг тэр үгийг нь постлсан гэдэг те нэг тийм яг тийм дотор нэг юм баг өсөс болж амжаагүй л ерөөсөө л баг болохгүй л байгаа илэрэлтэй тий. Болон баг болох юм хийх гэж үдсэн юм байл л тий. Тоглогчтон тоогоогүй юм шиг байгаа юм.
Тэгээд ямар шийдвэр вэ те. Тэр ч одоо олонго оролцсон доо тэр шийдвэрт. Тэгээд болыг хариулж яа л гэсэн гэрцээ. Би бол шууд багийн лидерүүдээс л асууна гэж бодож байгаа шүү дээ. За энэ тоглогчийг яах юм бэ? Каваяас асуух, Харднаас асуух, Зүүбцээс асуух бах. Тэгээд тасгалжуулагчдаас асуух бах. Би бол тэрийг Кавай нөгөөнийг бол хамгийн дотн гэдэг. Би бол энэ дээр бол баг тайрны лүүл явуулч удаа л гэж бодсон. Энэ бол тайрны лүү дээр нүүл тохироогүй. Тэгээд Жефан Гандитай бас тохироогүй тий. Тэгэхээр нөгөө нэг хамгийн том толгой босс бол тэгэл лүү штэ. Тэгэхээр лүү бол тэгэл ер нь бол хэрэггүй л гэж үзсэн юм байл үү. Яа, талбай дээр ч нэг хэрэг байгаа юм л тий. Гэхдээ нөгөө талаар нь ч нөгөө нэг юм багийн нэг юм юу гэдэг юм дээр мухалта. За гэхдээ хэдүүлээ энийг бол энэ сүүлийн 2 3 дугаар дээр хэлсэн. Тэгээд энэ баг Джон Коллинсыг гэрээ угаасаа expiring байгаа. Тэгээд Коллинсыг солих гэж үзэх юм шиг байлээ. Угс Джон Коллинсийн одоо туршилт болсонгүй бүр усууллаа эсэргээрээ. Коллинсыг бол нэрэд ийм хамгаалтын одоо сул тавч юм уу те одоо зубцсан хажууд ийм гоё өндөр үнэтэй тэгээ кавай байрал дээр тоглоно гэсэн чинь сэлгэнээс эхлээд тоглуулад байсан. Одоо тэгээ буцаа гараагаа л үйсэн. Энэ багийн амжилт дээртэхгүй байна. Тэгээ одоо тэгэл үн хөрөх тоглолцтой сольж одоо энэ багш нөгөө унахгүй шүү дээ. Ер нь бол одоо тэгэл байдгаа өгж амжилтын төлөө үзэн. Тэгэхээр яаж одоо сайжруулах боломжтой, хэнийг явуулах боломжтой, хэнийг явуулаад сайжрах боломжтойгоо тэгэл одоо тэр нь Джон Коллинс юм уу хий тэ мэдэхгүй тэгэл одоо тэгэл солилцоо хийх гэл үзэн дээ. Унах хэрэггүй шүү дээ. Унах хэрэггүй. Унчаар өвкэсэд ирэх юм чинь айгуу хэц. Сүүлд бүр Ламело боолын шоу нэлээд гарч эхэлсэн. Нилээ тавчирмаар байна гэсэн. Тэг яаж авчрах юм бэ? Хинээр судлах юм. Хардан гар солих байл. Тэ? Кавай өгөх юм эсвэл. Тэгээ шиг Хардан Ламелотой сасан бүх үзэх юм уу? За болио. Сасан бүх үзээсөө. Би үзэхгүй гэж. Би тэрний оронд юу нэт үз. Гэхдээ тэрний оронд Шарлотын үзье гэж. Тэгээ Шарлотын үз. Коллинстой ямар өгдөг юм бэл. Коллинс одоо сэлгэнэл тоглогч болцсон Болж байна те. Коллинстой гой багт гоё гоё. Би бол Коллинстой гоё. Индиана гэвэл юм бол. Тийм болно шүү дээ. Гоё гоё. Би Коллинсыг бол нэг тутам л ер нь бол гоё тоглогч санагдаад идэгэн. Тэгээд Коллинс характерч тэр одоо дотлооны чадвар шийдэлт. Тэгээд жазад нөгөө нэг жазад шийдэлтээс ажиулцаа. Одоо юу сул орох юм бол ер нь бол шийдэгчээд байдаг байхгүй. Гэтэ бүх ер нь үзүүлэлт нь хасахтай байлаа. Джон Коллинс одоо нөгөө BPM warp гэдээ ярьдэн шүү дээ. Тэгээд багаараа баг нь болохгүй л суугал байгаа юм чи. Тэгээд бүгд л хасахтай гол үү. Үгүй Харден Кавай хоёрын үзүүлэлт бол нөгөө нэг карьер авираж байгаа адилхан заяа. Коллинсыг л болохгүй л. Тэгэхээр Коллинсаас ер нь салах гэж үзэх бах. Тэгээд Богдановичаас бас салах гэж үзэх бах. Энэ нөхөр чинь одоо тэгээд тэр Европын авраг дээр гимтэл ерөөсөй байхгүй болчихлоо шүү дээ. Богийг ч тэгээд авах баг байхгүй л үү. Клиперс тэгээд Дэнүрлөө явуулчих юм шиг. Айгүй олон хөгшин тоглогчтой байна тий. Тэгээд одоо солилцоо хийхээр бас хэцүү л. Тиймэрхүү л. Тэгээ нэг юутай Memphis-ийн тоглолтыг харсан уу? Тэндээ нөгөө Cam Spencer Бүр Кавай Мавай эсрэг хидчихэд илгэлж ийлээ шүү дээ. Cam Spencer 3-аас хийчингүүтээ орилж морлоо. юу хинэр болохгүй юуны бенч руу харангуудаа чи наад Cam Christie гэдэг нөхөр надаас дээгүүр сонгосон тийм үү өдргээд. Дойлоод харин чи баг 100% тогтолцсон шүү дээ тоглолтын дээр. Тэнгүүд нь би зүгээр тэрийг харж байхад бол нөгөө энэ Clippers-ийн Cam Spencer-ийг бас драфт боломж бас байсан юм шиг лээ. Ер нь бол өөртөө холбож болж байгаа. Тэгээд сүүлийн мөчөд Cam Christie-г аваад мөрцсөн юм шиг байна. Тэгээд ер нь бифтэй хатаа. Мань хүн нэлээд шатаа гарч ирээ. Түрүү жилийн драфт шүү дээ. Тийм түрүү жилийн драфт байхгүй. Хоёрдугаар тойргоор. Гэтэ Cam Christie-г авдаг. Max Christie-гийн дүү. Тэгээд Cam Christie чинь тэгээд тэр тоглолтод чинь 0 оноотой. Оноо авах шүү дээ. Тэр нэг Cam Christie, Kobe Brown хоёрыг л гэдэг л гайгүй нэг нэрс байна да. Хөгжиж явж байгаа. Хин баг шүү дээ. Sanders. Тэр нь дэж үү? Тэр нь хамгийн дэж үү? Бусдаарч жоохон хэцүү л харагдсан да. Полиг одоо ямар үг авах вэ гэдэг дээр ярилцлаа хоёр нь. Өмнөх дугаараар. Одоо яг өнөөдрөөс харин биш өчигдрөөс солилцооны цонх нэгсэн. Одоо полын солилцоонд удахгүй байх гэж бодоод байгаа юм. Хоёр гэж бодож. Сая нөгөө нэг хуучин багуудтайгаа яриадсан. Тэр хоёрынхаа нэг л очих юм шүү. Лас Вегаст уулзаа яваад шүү. Шей Вемби хоёртой олцсон явчихлаа шүү дээ. OKC Spurs дээр авахгүй. 15 байгаа болов гэдэг шиг. Хүмүүсийн хүсэж байгаагаар бол тэгэл OKC даваа шавар авах гэж шүү. Тэгээд хэцүү бах уу тэгээд бүх байрлалын тодорхой бүх тоглогчдын тодорхой болсон баг учраас тэгээд би бол одоо Chris Paul-ыг хэрвээ Lakers санал болгохгүй л бол ер нь бол өөр багт харахгүй л болов уу гэж бодож байна.
Pelicans гэж магадгүй те. New Orleans хоттой яг сүлдийн тоглолтоо гэдэг. Хамгийн гол нь чинь манай хүнчүүд гэр бүлтэй л цуг байх гэдэг байгаа хүн шүү дээ. Тэгэл Clippers-ийг сонгосон. Тэгэхээр дахиад одоо гэр бүлээсээ хол тэгэл явна гэж. Эсвэл яах юм шүү? Санс юм шүү. Калифорниатай бол ойрхон шүү дээ. Аризона ч. Яг тэгэл бас л тэгэл гэр бүлтэй байхгүй шүү дээ. Тэгэл мэдхгүй одоо тэгэл. Хэрвээ зүгээр Lakers-тэй санал болохгүй л дээ. Хэрвээ Lakers санал болгох юм бол Lakers руу л орж магадгүй. Lakers санал болгохын тулд Bronny James-ийг явуулах шаардлагатай л та. Lakers цай байхгүй. Харин тийм. Харин Bronny-г явуулах шаардлагатай. Тэгэл Lakers CP-г ирэх нэгч байхгүй. Тийм. Гэц болчиход байна. Тэгэц гарч байгаа шуум шалах дөө. Өөрөө бол тоглоод дуусгах нь аль гэсэн бэл. Өөрөө бол үргэлжлэл бэлтгэлтэй байгаа л да. Rockets руу явуулаад. Харин эсвэл Rockets авах байгаа байхгүй. Өмнө тоглож исэн дуусгаагийн ажил. KD-тэй ч ер нь бол гайгүй найзууд шүү дээ. Тэгээд Rockets бас нөгөө аврагын төлөө дарж байгаа бас контент баг шүү дээ. Тэр уусаа Rockets Spurs стандарт 3-1-ийг л харчмаар байна л да. Өөр багтдаа Paul-ыг одоо юуг нь чарах юм те. Тэгэхээр одоо бас плей-оффны юу гэдэг шатанд магадгүй Rich Shepard болохгүй байгаа үед нэг хэд минут те 2-3 минутыг CP гарч ирээд нэг туршлагаараа нэг бас эргүүлэх юм бэл хэм бит. Тэгээ бас зүгээр яг гэхдээ мэдэхгүй. Тэгээ ер нь үеийн үед тиймэрхүү юм хийж ирсээр л ирсэлтэй байна уу те. Ер нь дутуу хүн л хизээж болохгүй л тоглож штеп нэг л те. Ууруухан одоо юу гэдэг нэг зүгээр зэлж овжин юм марл тоглолтыг өөрчилж болохгүй юм байхгүй юу? 41-тэй 40-тэй 40-тэй ч гэсэн. Туршлагаас их юм байхгүй тий. Тэгээд юугаа Shepard-д бол нэлээд том багш шүү дээ. Тий. Shepard дараа үйлрэлт амар гоё өрч. Одоо энэ Stephen Castle ч юм бас CP-г нөлөөлөхгүй юу? Яаж хөгжөөд гараад ирсэн байгаа нь. Шээ идэртэй. Шээмээ тий одоо ингээд Бүгэр идэр ч юм бол айгүй сайн найруулагч болсон шүү дээ. Dennis Schroeder гэдэг. Ер нь одоо CP-гийн шавууд их шүү дээ. Тэгээ Paul-ын тэгээд яг хамгийн сүүлийн тоглолтыг мэдгүй үзсэн бол бас харамсалтай л тий. Тэгж тоглох нь харахгүй бол. Хамгийн сүүлд бол хийдтэй тоглоод багаас хасагдсан байдаг. Яаста зүудлээч шүү дээ. Хийдэд бол алуулсан баг нь. Тэрнгээр нь мим болгоо яваад ирлээ. За тэгээд Clippers бол ямар нэг 8 хийж таарах бах. John Collins, Bogdanovic тэгээд Батумыг бол явуулахгүй бах тий. Гэхдээ яг баг сонирхох нь гэвэл Батумыг нэлээ илүү. Батумыг сонирхох шүү дээ. Яг одоо буцаагаас X-ирсэн ч юм уу ч гэх шиг. Өөрчлөлт хийх гэж үзэх л бах та. Тий нэг жоохон нэг юм агаар сэлгэлтэй хийж үзэх л. Одоо нэг 22 онд Lakers ч нэг аргаа байгаад Stanley Johnson Moss-ыг авсан ш. Нэг тиймэрхүү л юмнууд хийгдэх болоо. Тэснээс энэ багийн цалингийн системс ч юм бас барыг л дүүрсэн дээ. Өчтөр би тэгэхээр нөө Bill Simmons-ийн подкастыг сонсч байсан чинь Bill Simmons нэг тийм ярьж илээ. Мань хүнийг юм сонссон гэсэн чинь ер нь юу Steve Ballmer-ыг шийтгэх дүр зурагтай ер нь болоод ирчүүдээ. Тэр нэг тийм ярьж ил шүү. Мөнгөний торгуулаараа. Тийм үү. Тэр мөнгөний торгуул юм уу эсвэл нөгөө нэг одоо Kawhi-г одоо ширээн доогоор мөнгө тэр мэрийг дэдэ илчлэх Bill Simmons нэг тийм юм дуулсан гэдээ ярьж ил яг. Bill Simmons ч одоо хамгийн ойр байгаа юм шүү дээ. Тий, Bill Simmons яг тогоон дотор байгаа хүн. Тэгэхээр тэгтээ яг манай заримдаа бас бодлоо бурд юм л да. Тэгэхээр бас жоохон авах гэхээ гоондаар хандах хэрэгтэй л баг тий. Манай нүд Бостонных л юмнууд гоё л та. Ялтчих. Kawhi тэгээд жил бол гайгүй тоглоод тах шиг харагдаад битгүй. Kawhi уулын back to back тоглолтод орж байгаа шүү дээ. Kawhi орж илээ. Бүрхэн чиркэл үзэл байгаа. Тэгтээ сүүл рүүгээ ядарчиж ил. Харин Kawhi тийм байна дөө Clippers зэрэг. Мэдгүй би одоо хилээ ороод ирэх юм шиг санагдаал байна гэдэг шиг одоо. Тэний дээгүүр очих. Яаж орох? Энийг одоо тэгээд Portland, Memphis хоёр л байгаа байхгүй. Golden State энэ гурав. Тэгээ Warriors тэгээд Suns те. Тийм энэ дөрөв. За одоо хараа Dallas-ийнхаа дээр гармаар байгаа байхгүй. Тийм Dallas ба шүү. Үнэхээр яа юу. Dallas-аас доороос үзэх гээд байгаа шүү дээ. За Clippers зэрэг нэг тиймэрхүү байна дөө. Одоо баг Kings-ийн доор явчихлаа. Нөгөө Kings шүү дээ. Одоо 14 мөрөд дээр байгаа хөө. Тийм 14. Pelicans л дээ. Pelicans-аас нэг л хожлоор илүү. Угаасаа хэцүү харагчлаа. Pelicans оргийн Derek Queen-ийн те заяа маяа ингэж тоглоод байвал сүүлийн хэдэн тоглолт айгуу сайн байлаа шүү дээ. Айгуу сайн байгаа тий. Portland-ыг алсан шүү дээ. Бүр 140 оноо аваад. Murphy идэр чинь бүр гоё байгаа шүү дээ. Herbert Jones ирцүү. Би бол Pelicans гүйцэжүүл бол гайхахаар гүнэрлээ. Pelicans арай утга учиртай тоглож байгаа шиг лээ. Тэгээд энэ Fierce гэдэг насгалжуулагчаа халсан биш нэг овоо нэг нөө хідэн бацаанууд нь уучраа болоод. James Borrego бас арай гоё тоглож багш байл шүү дээ. Borrego уулын тэр Hornets тогтоо гоё өсд би.
плей-ины баг бол байсан бохгүй. Би яагаад халцсныг ойлгоо. Довтлооны дасгалж үзчихсэн тий. Pelicans ч одоо тэгээс хожигч болохгүй гэсэн. Тийм шүү дээ. Хожоолох. Одоо тэгээд Боожлогол хожоод дайрах баг байхгүй. Тэгээд дээр Queen-ийг бас Queen тэгээд бас буруу сонголт биш юм шиг байна. Гэтэл бас тэр солилцох хэцүү те. Арай үнэтэй явсан л да. Харин гэж юу. Би сүүл пост хийж ирсэн. Одоо яг нөгөө Pelicans дээр Queen-ийг сонгоцсон байгаа даа шүү дээ. Тэрний доортол Spurs Thunder-ыг сонголт хийсэн гэлээ. Бас Тийм байсан те. Тэр одоо Pelicans Hawks-тай солилцсон шүү дээ. Тэгээд Hawks өөр тоглогч авлаа. Тэгэл доор нь тэр хоёр огт очиход бас амар гоё тоглогч тарафтлах байсан байлээ гэж бодгцоо. Тийм. Таандар зүгээр авцсан бол гэж бодохгүй. Нөгөө хин блээ Дилэн Джонс лөө. Харин тэгэхэд биш Томас Хорбрыг авсан шүү дээ. Тийм нөгөө нэг том биштэй залуу гэдэг. Дилэн Джонс ч өмнөх жилийн драфт. тийм. Тэгээ Хорбр ч нөгөө юугаа ололтонд тусчдаг. Эсэл тасарчлаа байлаа тий. Драфтлагдал нөхөр яатсан шүү дээ. Гимтсэн шүү дээ. За тэгээд солилцоо 8-ны нэг хитэн шуумууд байгаа. Тэдний талаар юу нэрэлцээ тэгээд яа гэж бодож байна. Өндөрлүүлээ гэж бодож байна. Тэгээд Herbert Jones-ыг Pelicans гэсэн Herbert Jones-ыг ер нь Lakers Warriors нэлээд сонирхож байгаа. Гэхдээ солихгүй юм шиг үлээ тий. Солихгүй л гэж. Одоо Herbert Jones солилцохоор ч гэдэг нөгөө нэг гол хожих хөстой юу нь жоох өөрчлөгч гэдэг л да. Чиглэл нь өөрчлөгч гэдэг л да тий. Тэгээд уул нь би зүгээр бас Lakers-ыг дээш явж байсаа гэдэг Lakers-ыг бүх тоглолтыг үздэг. Lakers-ыг бас нэг битүүг дэмждэг хүний хувьд зүгээр Herbert Jones-ыг гүнд байдаг. Herbert Jones-ыг үнэхээр авчмаар л. Тэгээд яг одоо Lakers-ийн нөхцөл байдал дээр бол гэхдээ арай үнийг дийлэхгүй юм шиг л. Pelicans ч яж хаад амар үн одоо шуумууд дээр бол амар үнэтэй яваад тийм аа. Тэр тусмаа Lakers л бол бүр үн хөрвүүлсэн шүү дээ. Google нь Одоо чи Pelicans-ийн одоо тахгүй юм яриад. эдний багч Alvarado-г нь авах гал, Lakers тэн дээр Herbert Jones-ыг авах гал, Warriors-ын дээр Murphy-г нь авчих гал. Шулын хэлгээд. Энэ багийн нэг тончил гэдэг байна. Sadik Bey ч одоо бас үн өрөөд эхэлсэн хөөрхөн. Bey сайн байгаа шүү дээ энэ үл буцаж үрж ирээд 14 оноо манад амжилж байгаа. Тэгээд өөр бас Malik Monk дээр бас шуум гарсан. Гэтэ Monk-ыг нэх сонирхох багууд байхгүй юм шиг л байхгүй. Гэтэ тэр Sacramento Kings-ийн тоглолт би Monk миний фантасид байгаа л та. Тэгээд нэг ганц хоёр тоглолт харсан чи. Бүр тоглолт тодорхой болсон үед Monk тоглоо бол яваад байгаа юм. Үнийг өрөх гэдэг. Надад бол фантаси зүгээр л байна л да. Гэтэ ингэ бодохоор яг тоглолт тодорхой болсон үед Monk-соор тоглоулчих залуух алгуу гэдэг. Залуу хүн байхгүй шүү дээ. Залуучуудаа тоглоулдаггүй юм чи. Devin Carter, Keon Hills хоёртаа минут өгөх дургүй айгу. Sacramento Keon Hills нэрээ бас шуумд яваад байгаа шүү дээ. Тий. Keon Hills барыг солигдчих واخ. Keon Hills-ийг гой баг авчаасаа. Lakers дээр тэгэл бүгд л шуум явд юм дөө. Lakers бүгдэн дээрийн шуум явдаг хөртлөөс хизээч шуум яваагүй тоглогчтой авдیں۔ Ер нь бол тэгдэж шүү. Гэтэ энэ үеийн солилцоо наймаар гой тоглогчтой байна те. Keon Hills, Herbert Jones эдэрч та хамгаалт яг ер нь ямар ч огт очиход л гоё санагдаад байгаа юм л та. Хамгаалт Herbert Jones ялангуяа Lakers бүр ингээ усаагаар юм хийхтэй одоо. Тий. Тэгэл Smart-ыг сэлгээ болгоо шүү дээ. Тий. Харин тэгээд Lakers-аар авч чадах нь уу эсвэл магадгүй хүсэж байгаа Andrew Wiggins авах нь уу те. За ер нь өөр солилцоо нэмэний шуум юу вэ? Өөр солилцоо нэмээг үл Торонто төвөнд тоглож байгаад байлээ. Торонто Anthony Davis юм уу Domantas Sabonis гэж яригдсан. Тэгээд Zubc-ийн нэр ч гэсэн яригдчихэж байгаа. Хөвтл ер нь энэ жил жоохон муу байгаа гэдээ ярьсан тийм. Харин жоохон муучлаа. Тэгээ уул нь Торонточ буцаагаад нэлээд сонирхож л нэг авсан. Манай ч өндөр дүнтэй гэрээсэн шүү дээ. Тэгсэн одоо 22-3 сая гэлээ авч. Тий. 20 сая авч байгаа шүү. Болохгүй юм л да. Одоо яг нөгөө цаашаа амжилттай ахиулж байгаа хийгээд тэгвэл төвөн барил дээр өөрчлөлт хийх хэрэгтэй болчиход байна тий. Харин тэгэд одоо тэнцээ чинь Янисын шуумаас гадна нөгөө Milwaukee Bucks чинь Kyle Kuzma-г солино. За Янас явчлаа гэж одоо Miles Turner-ийн хэрэг байхгүй учраас бас Turner-ыг солих багуудыг судлаж байгаа гэдэг. Багс зүгээр юу гарч байгаа нь болохоор одоо тэгээд юу явах гэдэг шүү дээ. All-in хийх гэдэг. Одоо багаас хайжуулах гэдэг. Лавинийг авах гэдэг шүү. Тий, Лавин өөр чинь хэний нэр явж илаа? Лавин Jeremy Grant. Тий. Grant Grant-ийн нэр гэжсэн. Тэгээд би бол зүгээр одоо ингэж бодоод байгаа. Ер нь Янсыг явахаас илүүтэйгээр энэ баг дахиад нэг Янсыг үлдээхээр нэг солилцоо хийх гэдэг нь удаа л гэж бодож байна. Харин тэр тал руу арай их хэлбэгдсэн байлээ шүү сүүл үед. Тэгсэн байна. Гэтэ Lillard-ийн оронд Лавинийг авчраа тэр баг ямар гэтэл хүсэх үү. Гэтэл хинч бодоос одоо яач гэсэн бас тэгэл бодж л байдаг л үү.
Энэ худлаа гэдэг. За ирсэн ч гэсэн худлаа даа гэдээ бас хүн л явж боочлоо. Яг хоо Левин ирчвэл бас ерөн зугаар тоглооны хувьд бол нэлээд тийм динамик болно л доо. Тийм нь бол. Тэгэхээр Кузмагаар л шүү дээ. тийм одоо Кузмагаар солон тэгээд яг хоо энэ East ч өөрөө бас юм онгорхоо байгаа байхгүй. Яг за мэдээж яг За Левин ирчвэл Никстэй үзэх юм уу? үгүй шүү дээ. Харин тэгээд. Үгүй. Эдгэр чи өөрөөсөө тэгж бодож байгаа байхгүй. Никсийг тэгж том одоо юу гэдэг Өггөс шиг том өрсөлдөгч шиг харахгүй байна. Өггөсийг тэрийг харах юм бол энэ багийг бид хэзээ ч авахгүй гэж бодно. Тэнгүүд нь Никсийг бол энэ багийг нэг батирчаар санагдаад байна. Наа чи нөгөө нэг за зүгээр байхаар худлаа онон бүсийн финалд үлдээ да гэдэг л бодлоо шүү дээ. Яг тэгээ болдог бол тэгээд Лавиныг аваад дахиад бас нэг ганц нэг өөрчлөлт хийхэд Бакс бол бас эвгүй чивгүүл байлаа л дээ. Тэгээ Янас ч өөрөө тоглохоор ч өөрөө тийм Янас тоглоход бол амар лээлээ. Гэхдээ Янас тэгтээ тоглохоноос илүү тоглохгүй жоох их болох гээд шүү сүүлийн үед. Харин тийм. Ингээд нөхөр довтлооны ачаал авахаар ер нь ингээд гимтэд байна. Харин тийм. Одоо ч бүр дандаа 30 доо оноод унтчилж байгаа сүүлийн үед үлрэл. Сүүлийн 3 плей-оффт гурууланд нь л ер нь асуудалтай байлаа шүү. 4 жил бол нэг бүтэн тоглосон. Тэрний хоёр өмнөхдөр тоглоог байхгүй харин тийм. Тэгэхээр нөө нэг Янсыг авах багууд ч нэг тийм асуудал байгаад. Янсыг авлаа гэхэд Янси ер нь одоо тоглолтын арга барил нь ч тэр те. Би энэ одоо 82 тоглолтыг даваад дээрэс нь 2 3 плей-оффын шатыг даваад ингээ явах хэмжээний тоглогч одоо яг байгаа юу гэдэг асуулт тэмдэг байна. Янсыг одоо нөгөө нэг болдог бол ингэмээр байгаа байхгүй юу? Одоо Бостон KG-г яаж ашигласан те тэр нэг амар довтлооны ачааллын болуулаад цэвэр хамгаалагч болгоход депой болгоцсон шүү дээ. Яг тэр шиг л ашиглах хэрэгтэй. Гэхдээ тэр тоглогч тэр багийн хамгийн шилдэг тоглогч орч юм уу те. Одоо Next жишээлбэл Брансон довтлооны ачааллыг авал Янас хамгаалтанд амар бол нэцтэй. Зүгээр төсөөллөөр Янас яг тийм бас тоглож биш байгаа л өөрөө тэгж шалтаа. Өөрөө талбай дээр байгаа үедээ Янас тавьчихгүй тэгээд ойлгохоо би энэ яагаад. Төөрнөр тэгээ энэ жил бас Төөрнөр муу байгаа тий. Боби илүү минут авчих сүүлийнхэн тоглосон. Үгүй харин төөрнөр бүр болохгүй болгоо суулгаад байгаа шүү. Jericho Sims тий. Танаа тэр голоо явуулсан Sims тэнд бүр од олчихлээ. Манай бодоо бол Sims-ийг бол үнэхээр үздэг байсан тий. Sims жоохон хэцүү байсан. Үгүй Айкомота гэл. Айкомота. Яг биеийн хөгжил мөгжил бол ер нь дэлхийд дээр ховор төрөхгүй юм байна шүү дээ. Ер нь харах юм бол нэг бодвилингийн тамирч шиг. Амар боди тий. Тэгээд өсөрч дэвхэрж байгаа нь бол амар. Physical Asia мэшэд явж байгаар нөхөр байхгүй. Physical America. Би амар юм бэлээ тий. Оол ингээ харахаар гав шиг тий. Амар залуу шүү. Тэг ингээ төсөөлт бодон Mitchell Robinsonтэй ингээ тэр нөхөр чи бэлтгэл хийдэг гэсэн бож тарж байгаа байхгүй юу? Тэс тавталгааны самбар мамар нэг тоглолт бол алсан юм бүр. Тэгсэн мэлээ сайхан нэг тий. Тэгсэн Юуны эсрэглээ. Jericho гараанд гараад Turner Sims орж зэрэг гараад. Тий. Янас авахгүй. Тэгж тоглоод алсан. Тэгэл авахгүй. Turner тэгээд за угаасаач тиймэрхүүч байлгүй. Хөдөлгөөн амар утаан байлээ. Тэгээд ер нь бол нэг Lopez Брук Лопез нэг жоохон чүүчүүд бараг ахиулсан юм уу? Ахиулаагүй юм энэ үйл тоглолт. Turner зүгээр нэг гэрээ аваад. Тэгээд ийм амжилт үзүүлэхгүй баг. За яах вэ гэсэн шиг тоглох шиггүй л. Тийм ойлгосноо. Тэгээд юу Индианад тоглож байгаад одоо Халибуртонтой тоглож байгаад Кевин Порттой тоглох шүү дээ. Ер нь бол тэгэхээр унтахаас хажууд нь нөгөө Кузмамус сони давталгаа хийж гарч ирээ те. Тэгээ ингээ харангууд Jericho Sims гэдэг бодвилингийн тамирчаа цагт аваад байгаа байхгүй. Тэгээ хойно нөгөө Таврын Принц гэдэг гой нэрс байгаа даа. Тэгээ Баксаас бас түүх бол хүмүүс их байгаа баг. Жишээлбэл Bobby Portis Mortis-ыг бол би сэлгээний төвөөр багахыг амар хүсдэг байхгүй. Одоо контентер багууд хэрэгтэй байхгүй нөхөр орж ирээд бүх байрал дээр бүх гэдэг нь одоо нөгөө нэг бүх тоглолтын арга барил дээр тоглолцож болно. Хурдан тоглол нөхөр чинь доор зүтгүүлцтэй. Би борцч таажгүй шүү. Милокид бол очсон жилээр хайртай хүн болсон шүү тий. 4 жилийн плей орж сайн байсан. Бобби л ер нь аварсан да ганц хоёр тоглолт гараг. За юу ярьж байгаад Милокер орлоо гэдэг шиг. Солилцооны шуум л ярьсан тий. Хамгийн ихний ер нь солилцоог ямар баг хийх бол гэсэн зүгээр таамаг байна та хоёрт. 20 эднэр ингээл хийчихдээ шүү. Манайхыг аливараад авах гэдэг шиг байна. Бараг маргааш нэг өдөр. Яаха таагаад гэж яриахгүй га. Зүгээр одоо тэгээд нөгөө нэг хожигдоод байгаа багуудлаас ер нь бол нэг 8 минут одоо хийх хэл болгоудаа л тий. Клиперс эдрээс эхэлсэн. Салхин хаглаад өгчмөр энэ тий. Тэгвэл эдэр чи одоо бүр юу яалаа штэ. Бүр ямар бүр үлэлэн дууслаа. Үгүй бол тий. Тэгээд Бостон бас Anthony Simons-ыг ер нь байгаа шүү гэсэн байлаа. Anthony Simons-ыг одоо ер нь бол нэг дажгүй
санал ирэх юм бол те явуулж байгаа. Аймфордны Саймонсыг бараг Сэдик Бэймээ болгочмоор юм шүү дээ. Бостон бол гоё санагд. Саймонсыг манай хавчвал. Тэгэхээр Jordan Clarkson, Simons Гэго би зүгээр тоглосон гэдэг шиг. Тэр нэг хиний яриа байлаа та. Брансныгаа явуулаа, Кати 2 зөгцсөн. Тэгээд Брансныг орлуулж болно. Саймс, Сакс, Максаар орлуулж болно гэдэг. Пол Пирсэл яриа л да. Би одоо хинийгээ санахгүй юм шиг. Пол Пирс чинь бол Нью-Йоркийн бүр улаан ногоон бүр улаан цагаандаа гарцаа хийтер шүү дээ, тий. Миний энэ амьдралд авраг авахгүй л гэчихлээ. Мөн өнөөдөр л ярьсан л. Тэгээ Пирс юу яг Никсийг үзээд айгуу сонио. Би тэрийг гайхаад байгаа байхгүй. Энэ хоёр чинь тэгээ плей-офф мофт хардаг гэсэн юм. мэдгүй. Яг 13 онд бол Никстэд хараад хожигдсан байдیں۔ Пирс. Сүүлийн боссны плей-офф. Мэдгүй өнгөрсөн зууч тэгээд алхаж малхаал юм болов шүү дээ. Тэгстэй алхсан дээ. Гэрээсээ алхаж малхаал. Гэхдээ нэг Халиберт нөөний Пейсерс хожигдсан чил Брансны өмсгөл биш. Тэнхтэж өгсөн шүү Тэн дээ. дээр л манай Нью-Йоркийг хожно гэж таамаглаж ярьчаал. Тэгэл тэрнээс хойш хэцүү болчиход Манай ч ер нь жоохон тийм минутын дүр болчиход байгаа шүү дээ. Перкс шиг. Тэ, Бекс шиг ер нь нэг тийм hot take гэх юм уу, эсвэл жоохон тэнэг яриа гэх юм уу. Тэгээд тэрүүгээрээ нэг хүмүүсийг одоо нэг анхаарлыг татдаг те. Нэг тийм л юм болчиход байна. Манайхад яриад байгаа шүү дээ. За, Пол Пирс ингэж хэлж байгаа чи манайх авраг авах юм байна. Дандаа эсрэг нь Үнэ очтгүй нэ эсрэг авраг авахгүй гэсэн бод авах юм байна. Jinxтэй байгаа юм биш үү Пол Перкс ч. Яг үнэ Никс цаагаараа дэмждэг үл яах вэ? Гэтэ бас л Пол Пирсийн гоё тоглогч тэгэл ийм яриаж байгаа ингээд шууд үнэлж амар борж байгаа хөөх те. Би ч гэсэн одоо Мелог амар дэмждэг ус. Тэгээд Мелог яг телевизийн салбарт орохт нь бол амар санаас авсан нэр. Тэгээд Пол Пирсийг балаа юмар яваад байгаа те. Тэгвэл өмөрөгч хэцүү байх ч хэцүү. Одоо тэр Аренес Маренес ч бүр яриа мэрэн авах юмгүй шүү зүгээр сагс үздтийм үг юмэр тэнэг юм ярьдэн ш те. Гилберт Аренес тэр Джеф Дигмиг бас нэг юм гоё түүх ярина үхэс яг юм сагс ярьж байгаа тал дээр. Джефф ч жоохон фаны гараа. Балаа юм яриа засгал жоохон фаны. Өөрөө жижиг тоглогч байж тэгэл жижиг тоглогчтой муулаа л ахаар шүү дээ. Одоо нөгөө манай Prime идв шүү дээ. Одоо Steve Nash, Dirk, UD, Udan Saslam, Гриффин байгаа шүү Griffin байгаа. Тэр бол үнхээр гоё. Оо, тийм байл тэ. Энэ чинь ийм этиктэй хүмүүс байгаа тоххой. Гриффин ч угаасаа ийм жоохон баяалын тэгээд угаасаа ийм зүв яриатай те боловсрол өндөртэй. Нэш ямар юм бэлээ, Новицки ямар юм бэлээ. Хааслам ч бол ах штэ те. Тэр хэдийн яриаг сонсох. Тэгэхээр бас сагсны үед бас нэлээд тийм өндөр чанартай юм ярьж байгаа. Тэгээд студент ч гоё болсон. Жокод ч гэсэн гоё те. Тэнгүүд тийм Жокод ч гоё байгаа. Тэгээд одоо багуудын хувилбар товтлогоонуудыг яг ингээд шууд үзүүлчихэд байгаа байхгүй тий. Тэгэхээр Prime-ийн одоо юу бол үнэхээр гоё байгаа. За тэгвэл сүүлийн юун дээр асуулт би зүгээр та хоёроос асууж. East-ийг асуусан чи West-ийг асууч. West-ийн гарааны тав дээр ямар таван тоглогч нэрлэх вэ? За Шэ, Йокич, Лука. Вемби. Яа. Нэг юм байдаг. Хоёр том нэрнээс нэгийг асах гээд байна да. 3 ч юм уу? Хин байгаа лээ. Лебон байгаа. KD байгаа. Стеф. Оо, Стеф шүү дээ. Леброн гараанд байхгүй гэж юу? Степ юм байна л да. Өөр тоглож байх юм шүү дээ. Лебон тэгээд байхгүй юм байна шүү дээ. Гэхээсээ энэ үеэр баг тоглосон шүү дээ. Саяхан л ирсэн шүү дээ. Леброн гараанд хэцүү л дээ. Одоо Степ нь гарсан тэр. Гэтэ амжилт харуул KD-гийн стат ч гэсэн айгүй сайн байгаа шүү дээ. Стефэс нэг тутгааргүй. Гэтэ амжилт хамаагүй л байгаа шүү дээ. Тэр Степ илүү тоглосон Стеф шүү дээ. Илүү тоглож байгаа нь л. Өөр чи юу лээ одоо тийм. Одоо тэгэл Антони Эдвардс химийн ингээл зөндөөл хүмүүс шингүү мингүү ингээл. Эдвардс байна, Шингүүн байна, тий. Жамал Нүрэ байна. Жамал гараанд гарахгүй л дээ. Яг уу зүгээр ингээд нэрлэгдэх хүмүүс болох нэ тий. Нэрлэгдэх хүмүүс бол за Чэт ойлгомжтой. Тийм. Жамал ер нь за Оснерээс баг ойлгомжтой. Шингүү ойлгомжтой. Шингүү ойлгомжтой. Эдвардс ойлгомжтой. За Бүүкер жоох хэцүү. Тэг жоох хэцүү харин тэг багийн амжилт нь утсан. Торонтоос одоо юм Торонто. солирчтэй. Тэг. За тэгээд өөр чин Хартен Кавай хоёр энэ жил худлаа ах тэг багийн юм шалах. Байхгүй. Уус бүр нэрлүүл яана үсттэй. Тэгээд магадгүй энэ чигээр явах юм бол Diaron Fox орж болно шүү дээ. Авдия. Оо яг зөв Авдия. Авдия зал орох хэвээр. Уул нь яг Маркан байж болно. Гэтэ Марканы тоглолт жоох унтсан. Багийн амжилт нь тэгэр доогоор сайн хэвээрээ байгаа ер нь. Маркан баг орол орох хаа тэгтээ. Гэтэ яг энэ зэрлэг өрөнд бас хэцүү юм билээ. Яг зөв бодоод 12 тоглогчтой.
Гэтэ энэ жил Жамал Мөрийг л орчоосоо л гэж бодож байна. Харин тийм Мөрийг яг бодож Би бол Мартин Мөрийг Мөрийг нэрлэн л дээ яач ч бодсон. Яг энэ хоёр дээрээ тоглол Мөрийг л дээ. Тэгээд зайваа бол Маркано бас орж ивэл эхний 5 багаас чи 10 тоглогч гараад ирчихэж байгаа байхгүй юу? Одоогийн яг байдлаар харах юм бол. За одоо шууд ингээд тоолчтой. За Шээ хин Чет 2. За Йокич Мөрий, Лука Ривс 6. Тэгээ Вемби 7. Вемби 7. Тэнгүүд Сингүн гэдэг 9. За 9 гэдэг 9. 10 дээр нь Эдвардс ороод. 10. Тэгээ Стеф, Букер, Авдия, Маркано. Ингээ 10 дún тоглож байгаа. Авдия малтарч юм шүү дээ. Тэгээ Авдия орно. Би энэ дээр бол Авдия Букер байхгүй юу? Би бол Авдиг. Гэтэ Санса амжилт сайн байгаа. Би бол Букрийг бол Авдийг урдуур нэрлэх гэдэг. Тэгээ Заки ди Жарин Жексон жаахаар гэж. Мэвс амжилт гинт 7 6 мол гараад. Тэгээ бүх хоттой өрсөлдөж амар. Ясэрүүл Рэндл сайн байгаа нэрээ. Тэ? Ер нь статаар Рэндл сайн байгаа. Гэтэ яг Миннесота тэгж амар хүснээс дээшээ байхгүй юм чинь. Миннесота зүгээр яг ихний нэг 4 мөрөвт байсан бол Рэндл бол баг автоматар орж магадгүй л нэрсэн. Маркан хэцүү болох юм байна. Маркан хэцүү юм байна. Багийн амжилт гаргах хэцүү байхгүй. Одоо нөгөө Хартен Кава 2 чи стат нь байгаа гэдэг багийн амжилт нь 14 дээр болохоор тоож оруулахгүй л тээ. Тасалжуулагч. Яа, би бол Букрийг оруулж байна. Би бол Букр бол уул нь орчмоор үлээл واخгүй. Гэтэ Санс Букртэй Букргүй яг адилхан тоглолцлоо шүү дээ. Зөвхөн тоглолтын нүцгээр. Аагүй шүү. Гэхдээ Букргүй нөлөө өтсөн шүү дээ. Яг сүүлийн үед бол тэгээд байгаа. Ер нь бол Букр үлээлийнх юм бол үнэхээр гайхалтай шүү. Гэхдээ Букр биш одоо нэг Гилеспи Брукс 2 ч байхаар л ерөөсө тоглолт эргүүлээл. Комбак. Сүүлийн үед бол тэгж байгаа. Тэгэхээр Брукс амар байгаа. Дилэн Брукс яригдана өө тэр чи бүр нэрийн жижигхэн бич 27 оноод унтчилж байгаа тэр чинь true shooting үтг мангар өндөр байгаа. Яригдана. Ярих хэвээр шүү. Санс дээгүүрээс бол Брукс гэсэн international 8 гэсэн тэ. Ширвээ зүгээр J-da болиолын ихтлийг тоглолцсон байсан бол одоо J-da бас орно шүү. Тэгэл тэнгүүд ингээ бүр амар шигштэй ирж байгаа байхгүй тий. Өксигээс батны 3 байлгүй дээ тэгэх юм бол. Харин тий. Багийн амжилт харсан тий. Чэд ч одоо Типой санал асуулгыг тэрүүлж байгаа. Орон л тоо яач ч. Чэд бол орно. Чэд авч одоо энэ жил ямар ч шагналыг болчихлоо шүү дээ тий. Харин тэгэл асаад авахар болж. Плей-офф л өөрийгөө үзүүлэх юм бэлгтэй J-da. J-da гэхдээ форм олчвол алах байна. Жохон форм нь унтсан. Форм олоогүй. Гэхдээ аргагүй шүү дээ. Тэр нэг амар орж мордог нэг дундаас мундаас бат байдаг нь ер нь жохон арга. Цагс тоглоог удацсан хүн ч аргагүй шүү дээ. Ялж байгаа нөгөө нэг яг юм юу шүү дээ. Савхын яс шүү дээ тий. Пирсл гэмтэл айгүй их байсан энэ бол тэгээд одоо гайгүй болж байна уу. Тэгээд гоё тоглогчд формдороо пирсл гэмтэл байхтаа гоё үлрэл үүсчмээр шүү дээ. За тэгээд нэр дуусахаас өмнө нэг юм мэдээ гарчихсан. Тэр бас сонирхолтой л мэдээлээ. Иргэжлээс эхлээд Vegas финалийн тоглолт биш. Зүгээр нөгөө түүхтэй том коллежийн орднуудад одоо финалийн тоглолтоо зохиохоор ер нь нэлээ хүчтэй яригдж байгаа гэсэн. Ер нь баг болчих байх гэсэн тийм яригжил шүү. Одоо нөгөө Duke Nukem ордно гэсэн үг шүү дээ. Duke юугаа North Carolina гэдэг нөгөө том одоо Yukon гэдэг л тий. Тэгээд ялангуяа Duke North Carolina-гийн одоо маш тийм өргөн түүхтэй орднуудад иргэжлээс шууд финалийн тоглолт болох юм шиг байлээ шүү. Тэр бас нэлээд сонирхолтой шийдвэр болов уу гэж бодож шүү дээ. Түүл гоё юм те. Бас юм яг юм сагсан бөмбөгийн үзэгчтэй байгаа шүү дээ энэ чинь. Яг сагсан бөмбөгийн үзэгчтэй байгаа. Гэхдээ нөгөө талаар бас тэр газрууд руу аялж явна гэдэг бас тэгээд за юуцсан тэгээд хараа да тэгээд гоё. Яг нэг оюутны сагс эхлэхээс өмнө их зөнгөж эхэлж байгаа үеэр л гэсэн үг шүү дээ те. NBA Cup ихтэй гоё байна те. Яг өдрлийн ихний хагасныг хүмүүс нэг үзэхгүй яг капын тоглолтууд амар сэргэж авахгүй тий. Тэгэл одоо Christmas тэгэл бүх одоо тэгэл плей-оффын дайралтууд тэгэл явчихдаг шүү дээ. Тэр яг зүгээр нэг өнгөрсөн жил OKC Pacers 2 гарч ирсэн. Нөгөө NBA финал гарч ирсэн. NBA Cup ч өөрөө айгүй юм нөлөөтэй гэдгийг харуулчих жоохоо. NBA Cup-т ямар нэг амжилт гаргасан бол тэр баг цаашаа амжилт үзүүлэх юм байна. Энэ баг чинь ирсэн байгаа маань гэдгийг харуулж байгаа дандаа. Одоо тэгэхээр Spurs юу хаалгадах шүү тэр манай найз бүр тэнд хурдан тусаасаа гээд бүр өдцөн баг шиг тэгээд Spurs-ыг өөргөө яриад байгаа. Spurs гоё лээ. Тэгээд New York Knicks бас энэ жил боломж нь байна те. Тэгээд бас нэг хуучаа авраг авсан багууд бас ганц тоглолтоор бүх юм дээр бас амиа тавих юм бол бас байгаа гэдгийг харуулж байгаа. Тийм л үйл явдлууд болж байна гэж бодож байна доо. Наад зүгээр капын тэр нэг хуваарлт нь л жоох тэр нь амар онооны систем тэр нэг тэр нь жоох амар ингээд дагаж ингэж явахд амар хэцүү. Тэрнээс яг ингээд тэр юунаас гарч ирээд яг нөгөө нэг галзуу ганц тоглолт бол гоё болж байгаа байхгүй тий.
Яг нөгөө хэсгийн оноо тоолдог. Тэр биш жоохон. Тэр харин нэг жоохон толгой ажиллуулад. Ер нь одоо мань мэд чиг NBA-г одоо өдөр болгоо үздэг донтой гараад хүртэл хэцүү байгаа байхгүй. Би ялахгүй байгаа даа. Кидо онооны зөрүүтэй хожих ёстой гэсэн явж исэн чи зүр хожиход гарчихсан л шүү дээ. Тий. Тэнгүүд ч ингээл тэр шиг аль багууд нь аль хэсэгт орцсон. Тэг ингээд ойлгомжгүй юм аим ихтэй. Гэхдээ танах чинь нэг тэр буус тожигдоод балрангаа тийм байлээ. Би одоо сүүлд 20 км зөрүүтэй хожих юм байна л гэж бод. Тэгсэн чинь өөрөөсөө зөрүүлээд нөгөө зоон дотор нь буус ч хожигдоод кавс нь нөлөө хожигдтоод тэгээ X чинь нэгээр гарах болж байгаа байхгүй юу. Тэгээ Майами доошлоод хоёроор гарахаар болоод нэг тийм болсон байсан. Тэгээд ер нь одоо NBA Cup дуусаа. Одоо ер нь нөгөө нэг тоглолтууд жигдээд ирэхгүй бол сүүлийн үеч баг тоглолтууд байхгүй л шүү дээ. Одоо ерөөсөө 1-2 тоглолттой л сүүлийн үед байгаа юм. Одоо зул сарын тоглолтууд тоглож байна да. Зул сарын тоглолтууд гоёлно. Тэгээд дараагийн подкаст маань бол яг зул сарын тоглолтын өмнө бичигдэн тэгээд бид гурав улаамалгаагаа өмсөд тамгаа гаргана. Бета орж ирнэ гэж. Бета орж ирэх нь эсвэл яах нь мэдэхгүй ч гэж. За бодоо тэгээд өөр Мартин сансан юм юу байна? Сүүлийн тийм. Гоё ингээ hot take-үүдээ хэл одоо чи ингээд пэйж дээрээ л постлоод ах юм нэг одоо гоё олон нийтэд те бид рeel болгоо гаргаад өгч байна. Нью-Йорк дээр нөгөө нэг өөрийн инрийг гаргадаг чи яг одоо инрээ гарга. Тийм. Бостон Мостон те одоо өөр багийн фэнүүдэд андиж Детройт гэдэг. Хавар орохдоо л хийжсэн. Jalen Brunson-ы энэ 90 үед Нью-Йорк Knicks авар гавнаа гэдэг байгаа шүү дээ. Зайрлсан. Ямар ч хизээ аварлаа. Финал дээр хүлээжээ. Спорс финал за. Спорс фи үсэг байгаа мó гэж та. Фи нөгөө мó ядаж финалын фэн байгаа мó. Пин байгаа хөө. За. Илэн л авахгүй. Тэр финэд байгаа юм биш. За тэгээд будаа өнөөдөр зочноор оролцсонд маш их баярлалаа тий. Баярлалаа. Дараа нь хавар нэг гоё спонсоршиптэй болоод дуудана гэд хэлж да. Маа найзуудын подкаст гэдэг спонсоршип гороод ирэхгүй. Тэгээд айгүй их хүзэлтэй байгаа. Тэгээд финалийн үеэр Нью-Йоркийг ярих гад нэг ирж магадгүй тий бас. Харин тийм ээ. Нью-Йорк гарах ер нь бол East-ээс бол финал гарах хамгийн өндөр багталтай баг. Тэгээд эндээ бол бат зогсож байна. Тэгээд NBA Lover Boys-ийн бас нэгэн дугаар байлаа. Тэгээд дараагийн дугаараас бол бета та бүгдийн хүсэн хүлээдэг бета, хүсэн бас хүлээдэг үзээдэг бета бас эргэн ирэх баха. Тэгээд өнөөдөр манай найзын төрсөн өдөр нь байгаа. Тэгээд төрсөн өдрөөр нь ажиллуулж байгаад уучлаарай. Тий. Манайхаас өдөр нь мэдсээр аж бид нар бичлэг хийсэн. Яг энэ дугаар маргааш гаргах баг. Гэтэ манай бетата бас өнгөрсөн төрсөн өдрийг бас минь төргээрээ. Тэгээд манай найзын шоудлт бол одоо ингээд 5 хоногтой өргөлжилж байна. Тий. Энэ бас бичлэгэн дээр гаргаад тах нэг царай хаална. Монголд нөгөө нэг гинт алкоголын хэрэглээ бүр амар өссөн гэсэн. Тэгээ нэг хүнээс шалтгаалаад бүр ингээд алкоголын хэрэглээ бүр амар өсчихтэй юм билээ. Сони юм билээ. Одоо энэ ерөөсөө ойр дрил мэлээ оруулахгүй байгаа чи ерөөсөө тэрдээ холбоотой шүү дээ. Дрил мэлээ оруулах болсон нэрээ тий. Тэр манайхан бас одоо бетагаа аварцгаа яг шиг. Алкоголын тийм л яриулах гэж байна. Сэв бета. За тэгээ бета маань энэ хэсгээ өөрөө баг хасчих واخ. Тэгээ дараа чи дугаараар уулзлаа. Peace out. NBA Lover Boys. Баярлалаа. Амд дугаараа. За баярлалаа.